Өглөөдөр өрөөнд та бүхэнтэй нүүбруулан гинком хэлж чинь ингээд подкаст номер 13 гэхэд бол бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр нэлээд олон онцлогтой бас нэмэлт зарлалуудтай сонирхолтой подкаст болох болоо гэж бодож байна. За эхний том мэдээ юм бол зочин авцраад Mongolian Gamers Group-ийн админ видео тоглоом сонирхогч гал пүрүүгээр авцраад байгаа тийм. Сайн гал пүрүү байна. Сайн уу. За гал пүрүү ер нь нөгөө сая болсон гейминг наадмын талаар ярихаар бол бэлдэж ирсэн манай зочин байгаа. Тэгээд Гинкотээр бэлдсэн мэдээлүүдээр ч гэсэн бас өөрийнхөө сэтгэлийг ярих бах. За өнөөдөр юу ярихаар бэлдсэн вэ яриад та Гинко. За тэгээ. За миний бэлдсэн мэдээ гэвэл Pokemon Go дээр шинээр апдейт орж ирсэн. За тэгээд өөр VR-тай холбоотой бас нэлээд мэдээ ирсэн байна. Мөн Steam-ийн Greenlight одоо энэ үйлчилгээ гэх юм уу да энэ зогсож байгаа юм байлээ энэ талаар бэлдсэн байгаа. Тэгээд Xbox Game Pass гэдэг нэм зарласан байлаа. Тэгээд бас ганц хоёр зарласан тоглоомуудыг яриад иймэрхүү баг шиг. За миний мэдээ болохоор өнөөдөр зочинтой учраас нэг олон мэдээ бол бэлдээгүү. Гэхдээ Valve дээр нөгөө модууд дээр ахаад үн тавих талаар яриа бол гараад ирсэн байлээ. Тэгээд ер нь модуудын талаар жоохон яриад тэгээд сая AMD-гээс Ryzen гэдэг шинэ сурал CPU-уудыг гаргаж ирсэн байгаа. Intel-ийн том өрсөлдөгч бол бэлэн болоод байгаа. Энэ талаар жоохон яриад. За гейминг наадмын талаар мэдээж хэрэг гал бүртээ гуруулаа ярина. Тэгээд Icon-д ээлжит нэг нэг геймрүүд PC тоглоом газруудыг доош хийсэн нийтлэл гарсан байлээ. Тэр талаар бас гурлаа ярьсан шүү дээ. Бас жоохон мэдээлэл аваад ирсэн ба. Тэгээд энэ талаар ярьчаад өнгөрсөн сард буюу 2 сард нээлттэйсэн тоглоомуудаа яриад бид гурав тусдаа тоглосон тоглоомуудаа яриад тэгээд хүмүүсийн асуулт нийлж зарлахнуудаа яриад тэгээд подкаст бол дуусаагаа тийм. За шууд зочинтой байгаа чи гейминг наадмаас эхлэе тийм. За тэгээд. За гейминг наадмын хувьд болохоор зарим геймерүүд бол мэдж байгаа бах 100 хийсэн тийм. Наадмын үеэр бол ялгаагаар бүр Тэр бол 100 болсон манай Mongolian Gamers Facebook группийн хамгийн анхны цугларалт байсан. Урд нь бол манай админууд бол өөрсдөө устдаа уулздаг байсан. Тэгээд тэр уулзалт болохоор яг бүр группийн хэмжээнд бүх гишүүдийг оролцуулсан анхны уулзалт болсон. Тэгээд тэр бол их амжилттай, сайн зохион байгуулагдсан. Тийм ч учраас одоо дараачийн уулзалтыг нь дараа жилийн 100 гэж хүлээлгүүгээр энэ өвлөлт нь хийчихье. Тэгээд энэ 100-да дахиад нэг уулзалт хийхээр төлөвлөё гэсэн санаа гараад за тгий болоод тэгээд ерөнхий сая болсон. Тэгээд ерөнхий үйл ажиллагааг бол манай Чинзо гэдэг админ байдаг. Тэр админ маань зохион байгуулж явуулсан. Тэгээд Mongolian Gamers Group-ийн гишүүд бүгдээрээ одоо дийлэнх гишүүд нь оролцсон байгаа. дийлэнх хийч одоо хэдэн мянга хүрч байгаа лээ. 100000 хүрч байгаа. Тэгэхээр дийлэнх хийхээр тэгээд жоохон худлаа юм болчихлоо л да. Баганх нь итэвхтэй гишүүд нь бол тэгээд авсан байж шүү дээ. Итэвхтэй гишүүд бол бүгдээр ирсэн. Ер нь бол оролцсон өнгөрсөн зууны наадмаас дутхааргүй бараг давж гарахаар нэлээд олон хүн ирсэн тийм уулзалт болсон. Нааг Mongolian Gamers анх орж ирэх ч гэсэн дараа нь админ болсон ч гэсэн админ болсоос хойш гэсэн бүгдээрээ уулзч гоё юм хийх гэсэн гэж яригдэлсэн. Их олон үе хүмүүсийн мөрөөдөл ахгүй тий ерөөсөө. Цуглж өөрсдөө Монголд ийм нэг ивент хийдэг болох чинь тэгээд ингээл ажил хэрэг болоод явж байгаа гоё юм л да тий. Гинко эхний наадам дээр ноцсон, саях дээр ноцсон. Тий би эхнийх дээр ноцсон, саяных дээр ноцсон. Ер нь бол цаашдаа нөгөө Comic-Con шиг төвшөнд авч ийл гэж зорилготой байгаа. Тэгээ тийм ч учраас бас косплей нэлээд бас давмгаалдаг. Энэ удаа ч гэсэн нэлээд сайн косплей, тоглоомын косплей гоё ирсэн байлээ. Тийм подкастын харагдж байгаа зургуудыг болохоор би группинг шүү айдын стилэнтээс зураг тийм аваад ашиглаж байгаа. Тэгээд айдын сонсож байгаа бол баярлалаа гэдэлж байна. За наадмаар сонирхолтой юм бол ер нь сонсож байгаа хүмүүст ингээд нэг юм бодол санд ингээд зураг зурж өгье л дээ тий. За Comic-Con шиг гэлээ ихэр нэг төсөөлөл үүсчин тий. Өөр Монголд яг ямар хүн юм болж чинь хаана юу болж чинь ямар хүмүүс цуглах уу те зохион байгуулалт үйл явдлын дараалал иймэрхүү юм ярил. Гейминг наадмын яг онцлог юмнууд нь юу болдгоо вэ гэхээр хүмүүс яг өөрөөсөндөө байдаг хамгийн одоо юу гэдгийг сонин содон одоо бусдандаа үзүүлж харуулъя гэсэн тийм консол одоо тоглоом хэрэглүүр одоо юу гэдгийг тиймэрхүү бүхэл юмнууд авчирдаг. Сонин содон юмнууд зөндөө байсан. Хамгийн гол нь одоо хамгийн сонирхолтой юм л энэ дээр PlayStation VR байлаа. Мөн одоо Rocksmith тоглоом байдаг шүү дээ. Одоо яг нэг амьд жинхэнэ гитараар тоглодог. Одоо гитар hero шиг not on тоглодог. Тэгсэн мөртлөө гитар hero-ны тийм контроллер биш. Яг жинхэнэ одоо гитараар тоглодог. Би тэрийг өмнө одоо тэр гараад нэлээдэн жил болчихж байгаа л да. Тэгсэн мөртлөө би урд нь ерөөсө харж байгаагүй. Тэгээ тэр бол мэдээж бас нэг тийм өргөн дэлгэрсэн тийм тоглоом биш шүү дээ. Мэдээж сонсчихж байгаа. Тий.
гитартай хүн ч бас тоглоом ч ихээс илүүдэг тийм симулятор харин тийм бараг гитар сурдаг юм шиг л. Тийм зүгээр шууд бараг л гитар сурахчдаг тийм л юм байна. Rocksmith гэдэг бас хүмүүс мэдчихэл байгаа. Тэгээд тэрийг бол бас нэг залуу яг өөрөө гитартай зүг авчирсан залгацсан байсан. Тэр яг цуглуулад ингэхээр гой юмтай маш зөндөө байгаа байхгүй юу? Тий, яг цуглуулангууд өөр өөрсөндөө хүмүүс чи яг нэг хүн тийм олон юмгүй мөртлөө одоо нэг хүнд нэг сод юм байлаа гэхэд бүгдээрээ цуглархад бол үнэхээр үзэж харах үз олон юм цуглард юм блэ. Тэгээд хүмүүс консол PC-гээ хүртэл авчирсан хүмүүс байсан. Тэгээд янз бүрийн PC-н дээр тий PC-н дээр нөгөө нэг Sega Genesis одоо юу гэдэг дээр үе Nintendo-нуудын тоглоомуудыг эмулятортаа тоглож болж байгаа хүмүүс. Хэдэн гар авцраал айгүй л хөөрхөн юм болсон шүү дээ. Тийм зөндөө л байсан. Тэгээд PlayStation 1 авчирсан. Тэгээд 4 гар залгаад нөгөө Crash-ийн уралдаан байдаг шүү дээ. Тэрийг тоглож ирсэн. Тэмцээн болсон гэдсэн сүлд. Тэгээд Crash уралдаагаар бүр тэмцээн болоод ялагчт нь бас шагнал өгсөн. Тэгээд бас асуулт хариултын одоо нөгөө тоглоомны ай таах энэ төр гэдэг бас тэг cosplay тэмцээн 3 4 жижигхэн тэмцээнүүд болоод ялагчт нь бас хөрхөн шагнал өгсөн байлаа. Би болохоор тэр анime энтри ивентүүд дээр бас очиж үзсэн л нэг насны бүлгийн ч болдгоо юм уу эсвэл юу ч болдгоо мэдгүй нэг он санагддаг шүү дээ. Геймингийн косплей болохоор хүмүүс харьцан гайв сайтай байх шиг санагдаж та хоёр тэгсэн гэсэн. Тий. Гейминг косплей болохоор одоо ер нь манай нэг косплей хийдэг хүүхдүүд болохоор ихэнхдээ аним одоо тэр нэг хүүхдийн киноны юмуд хийд юм байна л да. Тэгээд гейминг косплей болохоор ер нь бол их ховор хийд юм шиг ярьжсэн. Би бол нэг косплей тал руу сайн мэдлэг байхгүй ч гэсэн тэдний ярьж байгаагаар бол тийм. Тэгээд миний одоо зүгээр шууд нүдээр ингээл харж байгаагаар бол үнэхээр чанартай сайн юм хийж оролцож байсан. Тэгээд үнэхээр цаг хөдөлмөр гаргаж тэр костюмнуудаа өөрсдөө хийд юм байлээ. Тэгээ би бас зарим нь яг юугаар хийдий гэдэг юм сонирхож барьж үзлээ. Зурагнуудын үзсэн ч барыг зарим нь энэ бараг авцсан бахтай гэнэ. Айгүй бүр эргэлзэхэр ялангуяа тэр нэг одын тэр Mandalorian юм алхахын Софи хараад хоох ямар гоё юм алхах вэ? Тий, одны нэг косплей гэсэн тий. Яг цэвэр косплей биш байх шиг байлаа. Миний бодлоор зүгээр чөлөө сэтгэмжээр нэмсэл биш гэх юм. Тийм. Тэгээд World of Warcraft, Dota 2, LoL тэр шагнал авсан нөгөө Overwatch-ын косплей. Тийм, Overwatch-ын нэг косплей. Тэр үр янзаар харагдчихсан. Тэр нөгөө нэг Genji юу лээ? Genji. Тийм, Genji-гийн косплей. Гэрэлтдэг. Тэр сонсож байгаа хүмүүс болохоор бүхэлдээ ингээд хувийг нь хийгээд дотроо ингээд гэрэлнүүдтэй. Тийм. Янз бүр. Бүр яг гэрэлтдэг косплей хийсэн байсан. Тэр их нэлээд хөдөлмөр гаргаж хийсэн косплей. Нөгөө Witcher 3-ын Siri гэдэг нэг дүрийнх нь косплей хийсэн нэлээд бодтой. Тийм, нэг охин яг тэр нөө Siri-гээр косплей хийсэн байсан. Тэр бол бас үнэхээр сайн хийсэн байлээ. Ялтчихв. За ер нь бол тэгэхээр хүмүүс өөр өөрсдийнхөө юмыг авчирсан байна. Асуулт хариултын тэмцээнүүд явсан байна. Үзүүлэнгүүд байсан байна, косплейд байсан байна, тий. Тэгээд ер нь геймер гэдэг улсуудыг цуглуулахаар ер нь ямар хүн хүмүүс байд юм бэ? Тэгэд янз бүрийн хамгийн сонирхолтой нь юу гэдэг вэ гэхээр одоо ингээд геймергийн хүмүүсийг цуглуулахаар хүмүүс дандаа нэг жоохон хүүхдүүд ирэх болов уу гэж бодоод байдаг. Тийм, тэгэнгүүт чи яг нөгөө нэг над чи биелэхэд одоо ингээд 23 та. Тэгэд надаас одоо дээшээ үеийн хүмүүс бол байдаг. Тэгэд бүр яг үнэхээр тоглоомд хайртай, сонирхолтой бол нас үнэхээр хамаагүй. Тэгэд жоохон хүүхдүүдийг ч гэсэн одоо чи би гэдэг юм байхгүй. Бүгдээрээ л яг ижлэхэн сонирхолтой болохоор үнэхээр гоё яг ах トゥ нар шиг байцгаадаг. Тэгээд тэр нь надад үнэхээр гоё санагдтыг. Одоо нас бол сонирхол нас ямар ч хамаагүй байдаг. Гэхдээ яг гейминг надад өөрөө 16-аас дээш лөө. Дээс зааж гисэн. Угаасаа 16-аас дээш хийж зааж гисэн. Тэр нөгөө нэг болсон газар нугасаа юунд спорт баарнд болсон байхгүй. Тийм. Тэгээд уус тиймэрхүү газар бол тэгж бага насны хүүхдүүдийг хэдий одоо мэдээж одоо өсөх туруулахундаа хэрэглээд байхгүй ч гэсэн тиймэрхүү газар бага насны хүүхдүүд цуглуулах нь бол мэдээж зохимжгүй. Тийм учраас тэрийгэ бодоод бас зохион байгуулагчдаас насны хязгаарыг 16-аар тогтоож өгсөн. Доод хязгаарыг. За Ginkgo адил тэр нээж үлэхээр гейминг community-лээс Монголын гейминг community. Тэр ч дөө. Ginkgo нэг удаагүй юм аа тэгтээ. Би очичоо тэнэх удаагүй. Сэтгэл хөдлөлтэй л дээ. Ороод нэг агаараар нэмсгалахаар нэг санагддаг шүү дээ. Тэг ер нь бол тэгэл энэ тэнд бүүн cosplay нөгөө яасан хүмүүс ингээл яваал тэ энэ тэнд тал тоглолоо ер нь зугаатал гэсэн л. Тийм. Тэнд бол ерөөсөө зүгээр зогсож байгаа хүн байхгүй. Оронгот л бүгд нэг зурагтны өмнө эсвэл нэг дэлгэцний өмнө яг ингээл тоглолцсон. Ажууд хүнтэй юм ярьцсан. Энэ өстө тийм байна юм байна гэсэн. Аюул гоо ерөөсөө жаргалтай л хүмүүс байсан л та ороход бол тий. Тэгээд би нөгөө PS тэр VR-ыг бас зүүж нэг турш үзсэн юм сонирхолтой юм байлаа. Ер нь тийм л яг нэг тийм үйл ажиллагаагаар турш үзэхгүй бол тэр чинь тэгээд хэр өргөм бас боломж олдохгүй л дээ. Тийм. Тэгээд бас нөгөө нэг e-телевизээр нөгөө e-sport evolution гэдэг нэг одоо цахим спорт одоо гейминг нэвтрүүлэг гард юм лээ.
Тийм зурагт гээд ярьснаас зурагтыг ч үзээч хүлдээ уусаа зурагт чинь үзэх үү тэгээд баримтжуулсан юм айгу ховорхон шиг санагдсан. Би энэ хідэн зургийг бүр таньдаг хүмүүсээс асууж иж зураг олж авч байгаа юм чинь. Видео бичлэг юу ч авахгүй. Сүүлд бараг тэр манай Крови очижсэн бичлэгэл байх шиг лээ. Өөр тийм баримтжуулж авдаг юм амар ховор байдаг шиг санагдсан. Айгу харамсалтай. Тэр нөгөө нэг косплейдийн зургийг бол маш сайн авсан байлээ. Тэгээд ерөнхийдөө болж байгаа үйл ажиллагааны зургийг бол авсан. Тэгээд тэр нөгөө нэг e-sport evolution-ыг сайн хэлсэн. Тэр нэвтрүүлгээр нэг одоо яг нэвтрүүлгийн одоо нэг хэсгэн зур бичлэг нь гарч илээ. Тэгээд одоо яг Mongolian Games Group дээр лайв бичлэг хийсэн. Тэгээд одоо яг нэг тэр гейминг наадмын үеэр авсан бүх зурагнуудыг групп дээр бас тавьсан байсан дараа нь. Тэгс нөгөө баримтжуулахаас илүү бүгдээрээ тоглож мөглөөд алга болчихж байгаа болохоор тэр нэг хахахгүй байх шиг. Жохон нэг мета юмдаа анхаарал хандуулмаар байна шүү дээ, тийм. Анхны наадмууд тийм байсан. Тийм бас үлдцтэй. Тэгвэл зургуудыг харсан чинь нэг жохон нэг сэтгэл гаргаж зураг авсан ч юм нэг ховор юм шиг санагдаад. Тэр л айгу харамсмаар санагдаад надад. Наадам дээр өөр онцолж ярихаар юм юу байл? Өөр онцолж ярихаар юм гэвэл ч одоо тэгээд тэр хэдэн тэмцээн болсон. Крашн тэмцээн болсон. Тэгээд юу лээ бас нэг хэдэн блобууд зодтолтоод идэг. Gang Beast. Тий, Gang Beast. Бас л тэмцээн юм. Тий, ерөнхийдөө тэмцээнүүд тэгээд тэгэл ер нь үзүүлэн л маягийн болсон. Хүмүүс яг л юу л сонирн байна, юу л одоо шинэ байна. Тэр болгон дээр өөрсдөө очиж үзэл. Нэр сониноос вирус Steam controller үзээгүйсэн. Тэнд очиж нэг үзсэн юм байна. Тийм байсан. Тий, нэг хүн Steam controller авчирцсан байсан. Тэр ихтэй юм байна тэгээ. Эвгүй мөлий. Тэр яг trackpad бол над үнэхээр эвгүй санагцсан. Яг тоглоод хэрвэл юу юм гэхээс би яг урд нь тиймэрхүү контроллероор тоглож үзээгүй болооч тэр юм надад их л эвгүй санагцсан. Хар ухаанд бол барыг тэр нэг лаптопны маус шиг хоёр юм болоо гэж байна. Тийм. Ерөөсөө л нөгөө нэг лаптопны trackpad шиг юм байгаа даа байхгүй. Гэхдээ тэр чинь бас хөөхөө нөгөө sensitivity энтрийг бас нөгөө тохируулдаг юм бэл. Яг ингээд зураал одоо юу гэдэг. Яг ингээд нөгөө joystick-ийг урагшин түлхэх чинь түлхсэн чихтэй барьж ээж ингэж урагшаа хөдлөгдөг болвол тэр trackpad-ыг одоо юу гэдэг. Одоо хуруугаар дээр үрн гүйлгэхэд л өөрөө одоо хурууга авцсан байхад өөрөө нэг жоох хэсэг зураг үүдэх ч юм уу нэг тийм л юм лээ. Геймийн наадмын дүгнээд хэлэхэд юу вэ? Яг энэ болохоор дөнгөж 2 дахь удаага болохоор мэдээж бүр яг тэгж нөө Comic-Con энэ шиг мэдээж том болоогүй. Тэгээд зохион байгуулалтын хувьд бол яг сайжруулах зүйлс бол байгаа. Гэхдээ өмнөхөөсөө бол мэдээж сайжирсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар дэвшилт гарч ийна гэдэг нь одоо авууштай зүйл гэж би үзэж байгаа. Тэгээд үнэхээр хамгийн гол нь цагийг зугаатай хөвгөлтэй гой өнгөрүүлж чадсан. Тэнд бол ерөөсөө би очсондоо харамсах зүйл бол байгаагүй. Харин бүр үнэхээр гоё байсан. Тэр бол хагасаан ч өдөр байсан. Хагасаан янзын өнгөрсөн. Тий, хөвгөлтэй байсан. Генко хайлт ороод гарсан гэсэн. Генкогийн сэтгэл ямар вэ? Яг бид энэ дуустал байж чадааг болохоор голоос нь гараа авсан. Яг надад бол яг косплейуд нэлээд сайн болцсон юм шиг санагдал. Тэгэл хоо гэл өнгөрсөн. Хамтран оролцож одоо хамтран зохион байгуулах саналтай хүн байвал чөлөөтэй илэрхийлж болно. Тэр бол нээлттэй манай Mongolian Games Group руу ороод тэгэл одоо юу гэдэг үйл ажиллагаанд нь оролцъё. Тэр гэсэн санал гаргах юм бол үгүй л гэж лав хэлэхгүй байх гэж би бодож байна. Би ч бол группээс үзэл бодол таарах байлууд гарцсан юм чинь. Тэгээд ивент Twitter очиж ирснээр сонирхоогүй. Гэхдээ ингээд олон хүмүүс таалцсан үйл явдал болсон л баяртай байна. Тэгээ ер нь бол ганцхан хүн хийх ёстой, ганцхан бүлэг хүмүүс хийх ёстой гэсэн үг л биш үү те. Сонирхол санаа нийлж байгаа хүмүүс хүчин чадал нь болж их юм бол тэгэл бүгдээр л хийж байгаа. За одоо жирийн мэдээнд орё доо те. За тэгээ. За Генкогийн үдээс эхлэе. За тэгээ. За Pokemon Go дээр шинээр апдейт орж ирсэн байгаа. Энэ Generation 2 гэдэг одоо дахиад шинээр 80 Pokemon нэмэгдсэн. Тэгээ энийг нэмэгдснээр бас тоглож байгаа хүмүүс ч гэсэн буцаад гарч ирж байгаа шиг байлаа. Тэгээ энэ бол ер нь бас маш их хүлээгдэж байсан юу л та. Апдейт л та. За. Тэгэд би бас одоо хүртэл тоглосоор хэвээр л байгаа. Монголд ер нь одоо хэр олон тоглож байна тэгээд. Ер нь бол хүмүүс байлээ. Апдейтээр хүмүүс нэмэгдэж байгаа юм шиг анзаарч байна ер нь. Апдейтээр бас ганц хоёр хүмүүс нэмэгдчихлээ. Ганц хоёр. Нэг жижигхэн групп дээр тэгэл энэ шинэ Pokemon байрлаа. Энийг хаанаас байруу гэл гэж жоохон бичилцэл байдаг л та. Тэр нь удахгүй бас тэр нөгөө Pokemon хоорондоо солилцох тэр боломж нь нэмэгдэх юм шиг байлаа. Сайхан тийм ярьцлага мэдээлэл байсан. Тэгээ нөгөө тулаан молонтой холбоотой апдейт тэр орж ирэх юу болсон. Тэр бол жоохон чимээгүй байгаа даа шүү. Юу ч ихний ээлжинд энэ солилцохын л жоохон хүмүүс хүлээгээд байгаа шиг байлаа.
Тэгээ би тоглолтог болохоор өөрөө жоохон мэдээгээ дагаад байдیں۔ Тэгэл оруулчлаа л та мэдээнд. Гал бүр Покемон. Покемон Go ч юу шүү дээ. Өнгөрсөн 100 яг нөө ид гараад бүр нэг дэлхийд даяар бүр нэг craze болсон шүү дээ. Хүн болгон Покемон Go тоглоод. Яг тэр үед нь би гар утсан дээр тачаад хий чи юу байсан юм? Play Store дээр тавигдаагүй. Би ч нөө Android дээр чи гар утсан нөө нэг APK өргөтгөлтэй юмнууд инсталлераа шууд тачаавал хулж болдог шүү дээ Android ч. Тийм байдлаар тачаад тоглосч болж исэн. Тэгээд юу ч манай ажил гэр хоёр ерөөсөө нэг 2 автобусны буудал газар байхгүй би нэг 10 минут болох орчтой. Тэг яг нэг удаа бүр яг гар утсан дээр татаавч за нэг үзье гэж бүр нэг тоглосож бас донтхоор юм бэлээ. Яг дулааны цагт бол би чи ерөөсөө нэг 10 минут алхдаг газар тэр хоорондоо тоглож байгаа ш. Тэгсэн мөртлөө замаасаа бүр хитэн удаа юм ш тийш гүүгээл орой Покемон байна гэж мэдрэгдэн үтгүү юм уу гээл. Айгуул хөвгчлөлтэй юм лээ. Амар эрүүл амьдрахаар юм лээ. Тэгээ мод дагаад Покемон Go ороо очив эсвэл багадаас Покемоны түүхтэй юм. Покемоныг чи би нэх хайхтар мэддгүй. Анимашн нь би яг нэг Орсоор гардаг байсан. Орс сувг муугаар гардаг байсан. Тэрвэр нь л мэдэн тэгснээс яг би юу наах тоглоом гэж ч мэддгүй байсан. Зүгээр анимашнийг л мэддэг байсан чи сүүлд бүр яг нэг интернет гэдэг юмтай танилцаад мэддэг болсон л та. Яг нөгөө 7 сард гараад ингээд бүр дэлхийд даяар шуугч яхад тоглож эхэлсэн хүмүүс зөндөө байж байгаа. Тэгээ яг нэг намчсан шүү дээ. Апдейт ерөнхийдөө яадаг компани өөрөө нэг тийм тухай бүртэн апдейтийг өгөхгүй байсан байхгүй ингээд гоё. Арай л хол тасарчлаа шүү. Тэгээд ерөнхийдөө тоглогчид бол нэлээд буурсан байсан дээ. Сая энэ Generation 2 орж ирэл жоохон буцаад хүмүүс нэмэгдэж байгаа шүү гэлээ. Тэгээ би бас яг Generation 2-ын одоо энэ чинь Pokemon өөрөө нөгөө Gold, Silver-ийн Pokemon-ууд гарч ирдэг байхгүй. Тэрийг яг тоглож байгаагүй болохоор одоо бас тэрийг бас тусдаа яг тоглож байгаа тоглоомын өөрөө. Тэгээ зарим Pokemon сайн мэдэхгүй байгаа даа л та. Тэгээ Pokemon дээр нэг юмрхэл. За VR-ийн үед VR-тай холбоотой нэлээд мэдээ ирсэн байлээ. За юу ч ихний мэдээ бол Valve одоо VR дээр 3 тоглоом хийж байгаа гэж мэдгдсэн. Тэгээ бүр нэг тийм жижиг демо биш бүр бүрийн хэмжээний одоо тийм AAA title гэж ярьдэн шүү дээ. Яг тийм тоглоом хийж байгаа гэсэн. Тэгээ яг өөрөөсөө бол яг нөгөө HTC гэдэг компанитай хамтраад тэр HTC Vive-ийг хийхэд нь бол нэлээд оролцсон юм байлээ л дээ. Тийм болохоор бас энийг нэлээд шахаад байгаа л гэж бодогдсон л доо. Valve өөрөө тэгээд тоглоом хийн гэдэг үгүүд нэг өгүүлбэрт ороод ирэхээр айгүй сонир сонсогдсон шүү дээ. Тэгээд нодлон ч юм уу да бас нэг Knuckles гэдэг юм яг бас нэг сонин гармаар үзүүлж исэн байлээ л дээ. HTC Vive дээр ажилладаг. Тийм тэрийнхээ бас яг энэ жил аль биесны хувилбарын зарлах болов гэсэн үлээлт байгаа. Тэгээ ер нь бол яг HTC Vive үнийн хувьд бол $800 нэлээд үнэтэй байдаг. Гэхдээ бас 2 гар ирдэг л дээ цуг. Зөрөөд саяхан Oculus Rift бол үнэ хямдруулаад $500 болсон байгаа. Тэгээд нэг өмнө ярьжсэн шүү дээ Oculus Touch гэдэг тийм өөр бас тусдаа гар байдаг гэдэг. Тэр нь бас хямдраад $100 болсон. Нийлүүлээд авах юм бол ер нь $600 гэдэг илүү судалдаж авахд боломжийн үнэтэй болж ирж чинь гэж хүмүүс хараад байгаа л та. Гэхдээ яг одоогийн байдлаар бол мэдж байгаа яг тийм бүрийн хэмжээний яг тийм гоё тоглоом бол VR дээр бол гараагүй байгаа шүү дээ. Сая бол зүгээр шүү дээ. Resident Evil 7 нэг VR дэмждэг те. VR-аар тоглож болдог. Гэхдээ тоглохгүйсэн ч болно. Яг VR тоглох илүү аимшигтай байна гэж хүмүүс хэлж илээ. Тийм байна. Түүнээс бүр яг VR зориулсан тоглоом бол одоо нөгөө өмнө ярьжсэн Antarctica нэгээс өөр бол яг одоогор байхгүй чимээгүй л байгаа тань л та. Тэгэхээр энэ Valve-ийн түрүү ярьсан 3 тоглоом бас яг ямар тоглоом байх нь сонирхолтой байна. Ер нь эднэр ч бараг VR руу эргэл тусалтгүй орхол болж байгаа шиг шүү дээ. Нилээ их мөнгө хаягдсан. Тэгээд ер нь бол өмнө бол Kinect-ийг бол бас яг нэг Microsoft нэг жоохон мөнгө хаяал явах нэг тийч хүчлээгүй шүү дээ ерөөсөн юм шиг тий. Одоо бол ерөөсөө Valve ороод ирж байна. Oculus Rift ч одоо арт нь Facebook байна тий. Том компаниуд байгаа болохоор бас нэлээ явах болов гэж хараад байна л та. Галаа ер нь VR-ийн талаар ямар бодлоо? Хэр явахаар юм шиг байна. Энэ VR бол угаасаа л ойлгомжтой болчиход байгаа л да. Нөгөө нэг entertainment ертөнцийн бүх юм чи одоо VR руу иргэцэн шүү дээ. Энэ кино, тэл, тоглоом одоо юу гэдэм бүхэл зүгээр нүдээр үзэж болох бүх юмыг VR руу чиглүүлчихэд байгаа. Тэгээ яг түрүү хэлжсэн нөгөө том одоо яг сошиал медиа акул энэ төр гэл Facebook л гэхэд жишээ нь одоо Oculus-ийн ард байгаа. Тэгээд Valve гэхэд HTC Vive-ыг авчаад ингээд ажилуулад байна гэдэг. Ийм том компаниуд ард нь байгаа. Тийм болохоор өдр бол угаасаа ойлгомжтой entertainment ирээдүй болцсон. Хамгийн гол нь одоо яг яаж юу одоо эдэр дээр гарах вэ? Ямар тоглоом гарах вэ гэдгийг л хамгийн их сонирхолтой байна л да. Одоогийн байдлаар бол юу хийх чадaltaй VR гэж юу гэдгийг хүмүүс бол мэдчихлээ шүү дээ. Тийм. Тэгсэн мөртлөө яг ингээд тэр бүрэн хүчин чадлаар нь үзүүлээд бүр нэг вау гэх бүр гайхшруултал нэг сонирн болгох тийм кино мино одоо юу за кино ч яг тоглоом болов тий үнэхээр үнэндээ гараагүй байгаа.
Тэгээ энэ бол цаг хугацаанд ирэхээр ойлгомжтой гарчих байхаа л одоо хүлээгээл байгаа. Тэгээ саяны бас нөгөө нэг Oculus-ийн үн $100 буурсан гэх тэр бас айгүй гоё мэдээлэл лээ. Тэгээ угаасаа Oculus ч анх гарахтаа одоо нөгөө нэг ер нь жирийн хүн мөртөл одоо авчиж болохоор тийм айхтар үнэтэй биш тийм боломжийн гарнаа гэж бүр яг анх гарахтаа тэгж сурчилж яснаа явц дундаа үнэн нэлээд өндөр болоо навширсан шүү дээ. Тэгээд навшраад нэг хүн амтныг нэлээд гонсойлгсан боловч одоо бас ингэж байгаа. Тэгэхээр одоо сайшаалтай. Oculus Rift чинь юу вэ? Kickstarter-аар анх санхүүжиж дэмжиж гэж тийм баг шүү. Crowdfunding бол байсан. Тийм. Яг зөв HTC Vive дээр ярихад нөгөө Steam-ийг яг дэмждэг шүү дээ. Тэгээд Steam дээр нэг тийм аппликейшн байсан байхгүй зурдаг. VR зүүж байгаад ингэ зурдаг. Тэгээд тэр бол их гоё харагдчихсан. Бас яг тийм сонирхолтой аппликейшн ч юм орж ирвэл гоё л ахал та. За тэгээ өөр Oculus Rift-тэй бас яг холбоод ярихад сая нэг ZeniMax гэдэг одоо нэг Bethesda гэдэг компанид ч тоглоом хийдэг. Тэрний одоо толгой компани юм л та. Хоёр хоорондоо сая шүүхтэлцэж байгаад нэг яалаа. Дууслаа тэр нь. Тэг яг хоо ZeniMax чи ялцсан баг шүү те. ZeniMax-ийн ялцсан одоо Facebook-оос $500 сая долларын одоо юу хэмжлэх өхөр ингээ шүүхийн шийдвэр гарцсан байгаа. Анх яг хоо энэ 12 онд л хамтарч ажиллана гэж хоёр компани тохирч ирсэн юм байл л та. Тэгж жагаад 14 онд ингээд нөгөө Facebook Oculus Rift-ийг аваад тэрний дараа болохоор ингээд ZeniMax тэр яасан юм бэл Oculus Rift-ийг шүүхт өгөөд. Яг гол асуудал нь тэр нэг нууцлын гэрээгээ одоо зөрчсөн ч юм уу те нэг тийм манай технологиг хулгайлсан гэл нэг тийм болоод байгаа юм байл л те. Тийм би бас яг энэ нөгөө шүүх хуралтай холбоотой зүгээр яг нэг мэддэг учир мэддэг хүн ярьж байхын сонссон юм л та. Тэгсэн чинь юу юм бэлээ. ZeniMax-т анх ажиллаж исэн тэр яг одоо Oculus Rift-ийн тэр кодыг бичсэн үндсэн нэг толгой нөөгд юм лээ. Нэг одоо программист бүр яг тэр Genius төвсний бас овоо гаргаж John Carmack гэдэг. Тийм John Carmack гэдэг. Тэр нөхөр чинь ZeniMax-т ажиллаж байгаа. Тэгээ Facebook руу орохдоо тэгээ угаасаа нөгөө нэг ZeniMax-т ажиллаж байхдаа мэдээж компанитайгаа гэрээ хийн штэ тухайн компани ажилтан байх хугацаанд одоо бичсэн бүх код юу гэдэг нь тэр бол ZeniMax-ийн өмчөө гэж гэрээ хийсэн ойлгомжтой. Тэгж байжгаад ZeniMax-аас Facebook руу орохдоо одоо тэр кодынхоо кодол юу н аваад шууд Oculus-аа тэгээд хийцэн юм шиг байлээ л дээ. Тэгээд тэр нь бол одоо ойлгомжтой угаасаа яг тэр код нь бол адилхан гэдэг нь батлагдаал ингээл одоо ZeniMax нь ялчаал байгаа юм лээ. Тийм тэгээд бас ZeniMax нөө юу гэсэн байсан. Oculus Rift-ийг худалдаалахыг төр зүр хориглож өгнө үдрэгэд хүсэл тавих гээд байгаа юм шиг л бас бичигдсэн л байлээ л дээ тэгээд. Одоо ийм бүр яг одоо дэлхийг ингээд revolution хөвсгөл хийх үс тийм том юм аа ингээд алдсан компани бол мэдээж зүгээр суухгүй ойлгомжтой байх л та. Тэгээд давж заалтал цаашаа үргэлжлэх л та гэхдээ. Гэтэ одоо манай улс төртөл ижил салбарын онд 2 жил ажиллаж болохгүй. Тиймгээр хийж явах энэ одоо яаж асуудал гэж боддог юм те бас сонирхол. Харин тийм бас ийм том одоо корпорацийн төвшөнд ийм хийж иж бас сонирхолтой санагдаад. Тэг яг хөө нилээ ухах юм бол тэгэл зөндөө юм байл л дээ. Тэгээд бас сайн мэддэг хүмүүс нь доор илүү тайлбарлаад хэлчихвэл. Би бол жоохон уншиж байгаа л нилээ ядаргаатай санагдал. За яг нэг юм болсон юм байна гэж хайчаад. Лосут мосут уншихарчсан гэдэг. Тий. Харин тийм бүр сүүлд нь үр дүнгэл харахгүй бол ингээд нэг аль нэг талын риторик дийлээ явдаг байхгүй юм. За дараагийн мэдээ Steam Greenlight-ыг одоо төр зөр зогсоохоор болцсон. Ер нь бол оронд нь Steam Direct шинэ үйлчлэгээ оруулж ирж байгаа юм байна. Юунаас яг үйлчлэгээ гэж ярих нь жоо сонирхолтой. Энэ нөгөө тоглоом Steam дээр гаргахын тулд заавал энэ өмнө Steam Greenlight-ээр дамждаг байсан. Тэгсэн чинь сүүлийн үед нэлээд одоо муу тоглоом чанаргүй, тоглоомны копи, за ер нь одоо мөнгөний хил дээр хогийн тоглоомод маш их нэмэгдсэн. Тийм болохоор ингээд замбраагүй болоодсэн болохоор Steam гэдэг Valve-ийн зүгээс энийг одоо болоод Steam Direct гэдэг шинэ юмар солиё. Тэгэхээр зүгээр нэр нь унаад эхлэнгүүт нэрийн өөрчлөлт ребрандинг хийж байгаа юм шүү. Яг ямар ялгаатай юм. Ямар ялгаатай гэхээр Steam Greenlight бол өмнө ингээд хүмүүс өөртөө саналаа өгдөг байсан. Би одоо нэг тоглоом ингээд хийчлээ. Би нэг Steam дээр гаргамаар байна. Тэгээд би Steam Greenlight-д ингээд $100 төлөөд тэрийг ингээд тавиад хүмүүс таалагдах юм бол минийхийг ингээд дэше санал өгөө авчдаг. Тэгээд тодорхой хэмжээний саналд хүрэхээр минийх ингээд албасар Steam дээр гарчдаг байхгүй. Одоо болохоор тэрийг болоод тоглоом тус бүрээс одоо өмнө бол $100 байсан бол тэрнээс илүү дээдл нэг $5,000 хүртэл авна гэдэг байгаа байхгүй юу. Valve-ийн. Тэгээд тоглоом тус бүрээс мөнгө аваад тэгээд Valve-ийн өөртөө яг тоглоомоо шийднэ. Яг бидний чанарын шаардлага хангаж ийн үгүй юу шийдээд тэгээд гаргах юм байл л дээ. Яг зарим жоох инди нөгөө тоглоом хөгжүүлэгчдэр энэ дэр нэлээд шүүмжлэлтэй л байгаа. Гэхдээ надад бол зүгээр яг Android, Apple Store нэлээд замбраагүй байдэн шүү дээ. Хачин тоглоомудаар дүрцэн. Steam-ийг тийм болохоос нь аварч байгаа л үйлдэлийг санагдчихлаа л да. Тэгээ Яванда нэг community талаас дээр цаад платформ талаас дээр хяналтад нэг тийм баланстай тохиролцоо үүсгэх л ахalta тийм. Тэгэхгүй бол одоо бас жоох нэгдэл руугаа л юм шиг сонсогдож байна тийм.
Тий, тэгээд яг би сонирхоод үзсэн чинь Xbox-ийн live дээр инди тоглоом гаргахад $5,000 төлдөг юм байл л те. Тэрний хажууд бол бас боломжийн л байх гэж бодож л байна. Steam дээр ихтэй. $5,000 бодож л нэг тоглоом чинь за багадаа л $50-60 байгаа шүү. Инди тоглоом чинь бол ерөөдөө 20-с $15-20 гарч байгаа шүү дээ. За 5,000 хэрч одоо юу 300 ширхгийг зарж дөнгөж тэр submission fee гэдэг нь шүү. Тийм ерөөсөө. Тэгэхээр анзаарсан бол өөрт Xbox Live дээр инди тоглоом гарах нь маш багассан. Тэгсэн мөртлөө Steam дээр нэг сонь тоглоом үзэндээ орж ирээд болсон байгаа. Энийг л нэг тийм зохицуулж байгаа л шинэ арга л гэж бодчихлаа. Яг чанаржуулж л гэж байгаа юм. Тийм ерөнхийдөө бол чанаржуулж л гэж. Үр дүн ч одоохондоо харагдаг байлээ. Зүгээр чанаржуулах оролдлого л юм байна л да. Яг 12 онд анхан Steam Greenlight-ийг танилцуулж байхдаа ингээд Valve-ийнхэн бид нар одоо энэ тоглоомыг шүүхгүй те. Хүмүүс тоглоомчд өөрсдөө шүүх гэж танилцуулж ирсэн л юм билээ л дээ. Тэгээд одоо бол бүр замбраага алтаад унахаар л ингэж арга хэмжээ авч байгаа юм лээ. Гэбэн гой мэд энэ надаас ч гэсэн байгаа. За тэгээд дараагийн мэдээ саяхан Xbox Game Pass гэдэг Microsoft-ийн зүгээс зарласан байгаа. Энэ сарын $10 төлөөд одоо 100-аад гаруй Xbox One 360-ын тоглоомыг тоглож болох тийм түрээсийн үйлчилгээ юм байлээ л дээ. Энэ намраас л баг хэрэгжүүлээд эхэлчих байх гэж хэлээ. Тэгээд шууд баг анх ингээл үйлчилгээ эхлэн гот Halo 5 Payday 2 болоод энэ ба 2K16 гэдэг тиймэрхүү том тоглоомууд шууд тоглож болохоор бэлэн байна. Тэгээ жоохон түрээсийн үйлчлэхээр нөө юутай л адилхан санагдаад байна л да. EA Access гэдэг байдаг байхгүй юу юм дээр. PC-н дээр ч байгаа, Xbox дээр ч байдаг. Сарын $30 төлөөд EA-ийн одоо тэр цаанаас нь санал болгож байгаа тоглоомуудыг ингээд жилийн хугацаанд тоглож болдог. Тэр чи илүү мөнгө төлөхгүйгээр. Тэгээ кино үздэг бол Netflix-тэй бас их төстэй л гэж ойлгож байна. Тийм. Гэтэ энэ яг 100 тоглоом гэдэг чинь бас шууд их байна л да. Тийм 100 гэхээр их. Тэгээд бас ингээд зогсчихгүй сар болго нэмнэ гэж хэлээд байгаа өөрөөсөө. 100 ямар тоглоом бэ л гэдэг асуулталтай ерөөсөө тийм. Энэ ер нь яг энэ нөгөө тоглоомын түрээсийн үйлчлэгээ юунаас анх эхэлсэн бэ? Энэ EA Access-ээс эхэлсэн үү эсвэл энэс өмнө иймэрхүү юм байсан юм? Яг юм дижитал бол EA Access гэж би санаад байна. А өмнө болохоор нөгөө Америк гэдэгт бол тийм түрээсийн үйлчлэг бол байсан юм байл л дээ. Gamefly ч л юу л нэг ингээд тоглоом аваад тэгээд оног ячаа өгдөг. Тэр ч бүр physical copy. Тэр болохоор beat disk. Яг дижитал нь бол EA Access-ээс эхэлсэн гэж санаад байна. Харин тий одоо яг нөгөө нэг бүх юмнууд нэг юм болоод байгаа шүү дээ. Одоо нэг тоглоомыг бол одоо $60-ын тоглоомыг аваад тэгэл тэр компанид бол дахиж ямар нэг одоо ашиг орж ирэхгүй ч юм уу тийм ингээд хаагчаад идэг учраас ингээд баян ингээд хүмүүсээс мөнгө аваад ингээд нэг саалттай байхын тулд ингээд сар болгон мөнгө авч ингээд тоглоомод энэ EA Access митийн яг юм түрээсийн үйлчлэгээ ер нь тоглоомч гэлтгүй яг дэлхийд дээр бүх юм програм софтвер өдөртөл юм болчиход байгаа шүү дээ. Одоо Adobe софтвер ч тийм түрээсийн үйлчлэг. Microsoft ч гэсэн тийм болчихсон шүү дээ. Сар сартаа мөнгө төлдөг яг бүхлээр нь худалдаж авдаг нэг тиймэрхүү юм руу шилжих гээд хандлага ажиглагдаад байгаа. Нэрээ гэхдээ EA Access-ээс өмнө юу байсан юм бэ? PlayStation Now ч яг юм ш түрээсийн үйлчлэг. PlayStation Now тийм дээрвийнх юм уу? Өмнө бүр нэг өөр юм байсан бохоггүй. Би одоо нэрийг яг санахгүй байна. Тэр чинь PlayStation худалдаж аваад PlayStation Now болгоод гэхдээ түрээсийн үйлчлэгээхээс илүү нөгөө стриминг үйлчлэгээ л дээ. PlayStation Now энэ EA Access болоод энэ Xbox Game Pass subscription яг тоглоомоо татаж авч тоглож болно. Тэр интернетийн хурд нэг шаардлага татаад авчих юм бол стрим чинь нэг жоохон асуудалтай шүү дээ ялангуяа манад бол тээ. Энийг юуцсан харж сарын $10 их бол одоо нэлээд боломжийн санагтаад байгаа. Тэгээ тоглоомынх нь сан бас юу байх нь вэ те. Энийг бараг гайгүй тоглоом явуул ер нь тоглоом худалдаж авах хэрэг байна уугүй юу эсвэл тийм болж таарах байх гэж. Өөс яг л тийм л байдал руу ер нь ирэх гэл байгаа юм л та. EA Access бас надад айгүй дажгүй санагддаг. Тийм дажгүй яг тэр тоглоомын нөгөө нэг library vault гэдэг те нөгөө нэг яг сан нь бол үнэхээр боломжийн EA-ийн юу илээд хамгийн шин сорго гайгүй тоглоомуудаа тэндээ хийчдэг. Тийм. Тэгээ үнэн ч гэсэн боломжийн сарын хэдэн доллар гэдэг үлээ. Сарын 5 жилийн 30 байдаг санагдаад. Тийм. Спорт тоглоом сонирхдаг бол ерөөсөө EA чинь тэгэл өөрөө спорт. Жилээр нь баг авчих юм бол энэ бол онлайнаар мультиплеер тоглоомны хэрэгцээг бараг бүрэн хангаар инглээ спорт тоглоом байгаа тэр дунд тэгээ нөгөө Battlefield-үүд байгаа. Ялангуяа энэ Xbox консолууд дээр л бүр ирээд байх л та тийм. Ялангуяа нэг тоглоом болгохыг хийж өндөр мэдлэг таавна гэдэг л сонирхолтой ирсэн. Та энэ бас яг энийг зарлангууд нөгөө GameStop гэдэг Америкийн дэлгүүрийн хувьцаанд унсан байлаа. Яванда тийм бит тоглоом зардаг дэлгүүрүүд бас тодорхой хэмжээнд шахачлаа юм л да ажилгүй болгож байна. Тийм талаар бас хэдэн нийтлэл харжсан ажилчдын яриан ч бас хүний л амьдрал болохоор их өрөвдөлтэй юм билээ бас хэцүү юм билээ. Гэхдээ мэдээж дижиталаас гадна бас нөгөө битээр зөвлөлдөг хүмүүс бас байгаа те. Тэд нар бол тодорхой хэмжээнд.
байсаар байх л баг гэж бодож Би байна. ч нэг бит юм цуглаж кайф авдаг болохоор тэгээ тоглоом болохоор яг онлайн ингээд цуглаж ирчихвэл амар хэсэгдээд. Одоо ер нь тэгээ бүхэл юм онлайн болж байгаа болохоор яг энэ битсэн модалталдаг дэлгүүрүүд шахагдах нь аргагүй л дээ. Алаа дээр нэмж хэлэхэд бол энэ Xbox One-тэй энэ цуглуулга ариунтай дээр ер нь хамгийн сүүл нэг үнслэх зүйлсийн өглөө хөтөлбөрөөр хуулж ирсэн. Тэгэхэд бас цуглуулганыхаа бас зах цахаас туслыг нь бас авчирч үзье гэсэн. Айгүй гоё сэжиж байна. Тэгэхээр иймэрхүү хүний сэтгэл бол сая байгаа шүү дээ ямарсан хэлчих. Гэхдээ битээр цуглуулдаг хүмүүс бол үрд мөнх байсаар ах болно. За тэгээ энийг бас 9 сар ер нь ингээд яваа яванд мэдээс илүү тодорхой болоод ирэх байх. Тэгэхээр бас харчлаа. Тэгээд сая нэг зарласан тоглоом дурдах уу? 2 тоглоом зарласан байлээ. Project Cars 2 гэдэг. Мөн Project Cars гэдэг байсан шүү дээ. За. Уралдааны симулятор тоглоом. Тэрний 2-ын зарласан. Энэ оны сүүлээр гарах юм байлээ. Тэгээд нотлон E3-аар зарлж чадаагүй ч гэсэн жоон хүлээлт байсан тоглоом Shadow of War гэдэг нэг бүхний эзний тоглоомны үргэлжлэл байгаа. Тийм нөгөө нэг онлайн худалдааны югаар кликтүүлээ гээл маргааш нөгөө трейлер гарцсан шүү дээ. Яг 8 сард худалдаанд гарах юм байлээ. Үргэлжлэл юм шиг байлээ дээ харсан чинь. Би бас яг тоглож байгаа болохоор санагдахгүй. Тийм гэжсэн тэр гол дүрийнхэн залуу нөгөө сүнстэй хэлээд нөгөө нэг Ring of Power гэдэг өөрөө нэг бөгж хийж байгаа байдалтай трейлер л харагдсан. Тэгээ нөгөө нэг бөгжнээсээ нөгөө нүднийх нь барилгын трийг барьж байгаа шиг харагдал. Трейлер дээр л тийм гарч ирсэн. Тэгээд би бас шууд хараад догтлсон шээ. Shadow of Mordor амар таалагдсан байхгүй наа. Зөв. Одоо Shadow of Mordor нэг эхлүүлсэн нэгтэй сонирхол өрөөгүй яваагүй л дээ. Тэгээ би бас яг энийгээс ч саналаад саяхан бас эхлүүлсэн юм Shadow of Mordor. Надад бас Xbox дээр байгаа. Тэгээд нэг л наалдчих өгөхгүй л яас. Гэтэ ер нь үнэхээр бол сайн байдаг. Тийм, үнэлгээ бол үнэхээр сайн. Тэгсэн мөртлөө би одоо яг юунд нь болохгүй нэг жоохон сууж одоо яг сэтгэлээ гаргаж нэг тоглож үзье гэж бодож байгаа. Яг тэгж амжаагүй л. Яг нөгөө тоглоомоос арай том асуудал багтана. Бүгжнээсээ франчайз дуртай бол тийм өөдтэй акшн тоглоом хэрэг бол үнэхээр хоорохгүй. Өмнө гарсан тоглоом нөгөө нэг төстэй гэх юм бол яг War in the North гэсэн тэр яах дэлхийг болчихсон. Тэгээ кинотой та энэ хийжсэн бас нэг акшн тоглоом байсан. Тэд нар PlayStation 2-ын үеийн арай л хуучраад явчихсан. Арай л дээр болсон. Тэгээ стратеги тоглоомууд нь ер нь тоглоомууд нэг хуучирсан болохоор Shadow of Mordor гарч ирээд ирсэн. Тэр franchise фэний хөдөл үнэхээр гоё юусан аахгүй. Тэр л яг нөлөөсөн байх амжилтанд нь. Гэтэ тэр чинь бас нөгөө гейминг систем нь бас нэлээд innovative гэж ярьж байсан. Тэр нэлээд шинэ юм хийсэн нөгөө Nemesis system гэж нэг юм байсан. Одоо нөгөө нэг тийм зүгээр л боссууд нь сандаг тийм боссууд нь сандждаг. Тийм одоо нэг жишээ нь нэг босст очоод тулдаад хэрвээ би үхэх юм бол тэр босс илүү хүчтэй болоод идэг юм байна. Тийм. Дараа нь очиж алахад илүү хэцүү болдог. Тийм л аюул содон систем тийм л. Яг Shadow of War 8 сард гарна гэж нэлээ ихт гарах юм байлээ. Тэгээ нэг онцлох юм юу юм бэ лээ нөгөө Xbox-ийн одоо нэг Project Scorpio гэдэг байгаа шүү дээ. Одоо PlayStation 4 Pro-тай адилхан шиг тэрнээс л хүчтэй одоо тийм консол гарах гэдэг. Тэрийг сая E3-аар зарлана гэдээ бас хугацааг зарлалцсан байсан. Тэрнийг одоо дэмжиж байгаа анхны төсөл гэж бас шууд аль бисаар зарласан л та. Тэгэл Project Scorpio гарахад бол энэ Shadow of War шууд эхний өдрөөсөө дэмжиж эхэлчихнэ. Тэгэхээр одоо PlayStation 4 Pro дээр тайлах одоо frame rate нэгсэх нь бас тий юунууд нь сайжрах нь одоо 4K resolutionтай болох нь үгүй юу гэл. Тэрийг бас харчлаа. За миний бэлдсэн мэдээ нэг иймэрхүү. Одоо нүбрийн мэдээр орох уу? За миний мэдээч гэдэг их юм бол байхгүй. За Valve-ын талаар нэг ядаргаат юм яриа тэгээд бодож бодож байна. Нөгөө Gabe чинь бас тоглоом их байлаад мөнгө хийдэг болсон чинь айгүй хэцүү юм байна шүү дээ ерөөсөө. Энийг одоо тэр сар болоо ярьж байгаа. Бараг сар болгол ярьж байгаа. Одоо чихмэхэн шүүххээр хэцүү юм. Тэгээд яасан гэсэн чинь нөгөө бараг 2 жилийн өмнө юм байна шүү дээ. Bethesda-гийн нөгөө Skyrim дээр модууд гаргаж ирээд тэрийг төлбөртэй болгоно. Тэгээд бүх сенсац асуудал үүссэн шүү дээ. Тийм хүмүүсийн бас нэг шал өөр хүмүүс аж зарах гээд эсвэл бүр хачаа хогийн юм хүмүүс зарж марах гээд. Тэгээд Gabe-ийн саяхан мэдээлэл ихтэй болохоор ямар ч гэсэн мод хийж байгаа хүмүүс одоо тэр gaming community тэр тоглоомчлол зөвлөж тоглоом зөвлөж хийж байгаа юмны хариуд одоо тийм үн цэнтим хийж байгаа хариуд өөрсдөө ч гэсэн бас юм олж авч явах хэрэгтэй гэдэг тийм байдлаар хэлээд байгаа байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг бид нар модуудад төлөх ёстой л гэсэн үг болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд одоо яаж тэгж бидний модод төлөвлөх гээд байгаа вэ гэдэг талаар мэдээлэлүүд л гарч ирэх баг. Гэхдээ одоогийн байдлаар ийм мэдээлэл хийж нэгдэг бол жоохон санаа зовоомор мэдээ бол явж байна. Тэгээд ер нь модгүйгээр явдаг тоглоомод энэ гэж бол зөндөөл байна л да. Тийм яг хөө консолын геймер үж гайг байх л таарсан ба. PC дээр бол модгүй бол ер нь хэцүү ялангуяа
За Skyrim тоглодог хүмүүс л мэдж байгаа тийм олон янзын зарим нэгж донтойч шиг тийм модгүй бол Skyrim яах вэ? Тэгэл Mountain Blade Warband гэдэг юм уу? Бүр ялангуяа Stalker цуврал хэвд модуудгүй бол үнэхээр явдаггүй тоглоом байхгүй юу? Гэхдээ би өөрөөс нэг тоглож үзээгүй л дээ. Тэгээд бүр амар гой мод гарсан гэхээр бүр сэтгэл хөдлөл Stalker тоглоё гэдээ бодоод байж байгаа. Тэгээд тийм тоглоомд нь яг уу шинэ юм нэмэхээс гадна тэр тоглоомын асар олон алдаа юмнуудыг өөрчилж тэгээд тэр франчайз үнэнч тэр тоглоомд үнэнч бусдаа зориулсан үнэхээр хэрэгтэй гэсэн зүйлсийг сэтгэлээ гаргаад нэмэлтээр хийж байгаа. Тэгээд тэрийг заавал ингэж одоо corporate greed гэдэг чтэй тийм ингэж мөнгө хийх гэсэн улсууд орж иж хутгалдаад гарч байгаа. Онцгүй санагдаж байна. За энэ дэр нэмээд сонирхолтой хоёр юм хэлье. Юу байна вэ гэхээр нөгөө нэг Battlefront 2 Star Wars Battlefront 2 дээр ийм мод гарсан байлаа. Тэр нь болохоор Battlefront 3 гэдэг нэртэй мод, Legacy мод гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор яадаг мод вэ гэхээр EA-ийн бүтлгүүцсэн Battlefront-ийн хариуд л одоо фэнэл гаргаж байгаа л та. Тэгээд өмнө нь Battlefront 3-ын нөгөө нэг ликсэн материалуудаас аваад тэг хүмүүс өөрсдөө нэмээд ингээд фэнүүдийн өөрсдийнх нь гаргаж байгаа л баг Battlefront 3 болчихж байгаа байхгүй. Тэгээд ийм мод нь тэр бас сая гарсан гэж хэлээ. Гэхдээ яг хуу EA хаах хүртэл одоохондоо туршилтын байдлаар хэр удаа явах вэ мэдэхгүй байна. Тэгээд энэ Ark Survival Evolved гэдэг энэ үлэг бүрэлдэхүүнтэй survival төрлийн тоглоом дээр модруудыг ингэж сонгож аваад тэднийг салинжуулна гэсэн юм сонирхолтой тогтолцоо гарч ирсэн баг. Тэгээд сард нь ингэж 15 модрыг сонгож аваад тэгээд нэг хүнд сарын $4,000 өгнө гэж байгаа байхгүй юу. Тэгээд төлсгүүдэнд таалагдах юм бол тэр хүмүүст стипендийг өгөөд тэгээд дараа сар нь ажлынхны үр дүн үзээ таалагдах нь бол ахиж өгөөд таалагдахгүй бол тэр хүмүүсийг сольдог ч юм уу те. Энэ болохоор хамаагүй зөв эрүүл тогтолцоо шиг харагдаж байгаа байхгүй те. Тэрнээс шингэж гейм шиг одоо бүх модууд та нар мөнгө төлдөг болно гэдгээс бол арай л зөв юм шиг харагдаад байгаа. За модуудын үед бол юм байна. Дараагийн мэдээ энэ AMD-гээс одоо Ryzen гэдэг нэртэй процессоруудыг гаргаж ирсэн. Intel-ийн хувьд болохоор ерөнхийдөө давмгайлаад бүр зах зээл дээр ганцаараа байл шүү дээ. Тийм AMD ч бас CPU гаргаагүй их удсан байна. Нөгөө нэг график картууд яг гардаг байсан. Манайхан ч гэсэн нөгөө нэг би компьютер өгсрээ яах вэ гэж хахад драйверын асуудалтай энэ тэгэл хийдэг байсан. Сайн процессорууд нь гараад бенчмаркууд нь тэгвэл хүмүүс их гайгүй нэгэ ярьжсэн. Хамгийн гол нь нөгөө Intel-тэй харьцуулахад гүйцэтгэл ойролцоо юм уу илүү мөртлөө. Яг нь сүүл гарч болохоор илүү байна. Тийм мөртлөө үнэн нь зарим үед 2 дахин, зарим үед бүр 3 дахин хямдхан байгаа хүмүүсийн анхаарлыг татж байгаа. Тэгээд яг туршилтаар бодит байдал дээр ямар ах үедийг одоо тодорхой болгох. Ямар ч гэсэн ингэж өрсөлдөхүйц бас нэг том байхаар хоёр юм өрсөлж ивэл хэрэглэгч бид нарт л ашигтай. Ийм гарч байгаа шүү дээ. Гарах хугацаа эдрийн зарласан. Гарцсан байгаа. Бүр гарцсан юм уу? За. Би энэ ревю интернет хараагүй тэгээд нэг 3 үндсэн юм яваал. Зарим нийтлэлээр болохоор яг геймин дээр ихээр тэр гүйцэтгэлнийг сайн биш байна л гэдсэн. Яг хангалттай мэдээлэл байхгүй болохоор энэ дэр нэг юм ярий гэж бодсон гоо. Тайр ч юм болохоор ерөөхдөө консол ч юм гэлээ тий. Тийм би консол PC рүү орчихоор ч тэгээд нөгөө нүдэн болоод чихэн дүлий болоод болчихж байгаа юм. Гэж сууш. Гэтэ ойрын үед PC-г сонирхож байгаа. Би бас өөрөө нөгөө нэг дандаа консол тоглож байсан болохоор бас үзээгүй юм уу үзэх чинь сонирн байдаг. Тэгээд ойрын үед бас нэг тоглоомын PC өөрөө угсарч үздэм билүү гэсэн төлөвлөгөөтэй байгаа. PC нь одоо бол нэлээд үнэтэй санагдаад байна шүү. Үнэтэй. Тэр бол одоо сая нөгөө бас энэ Ryzen-тэй зэрэгцээ нэг бас мэдээ байдсан дээ нөгөө GTX 1080-ийн Ti загвар зарлалаа гэдэг. Тэснэ нөгөө 1080 зүгээр 1080-ийн $100 хямдрууллаа гэдэг. $100 хямдарсан чинь $500. Тийм байна шүү дээ. Тэр чинь зөвхөн график карт шүү дээ. Тэгээд дээрэс нь нөгөө бус юмнуудаа авахар чинь тэгээд ер нь $1000 болоод ирдэг те. Гэхдээ яг хөө компьютерийн үуч зөвхөн нөгөө тоглоомонд зориулж байгаа биш болохоор над болохоор арай нийт ерөнхий хэрэглээлээс хараад. Би одоо тоглоом рендерлэх гэж 40 минутын бичлэг рендерлэх гэж бараг 23 24 цаг энэ 2 дугаар генерашны айдлоо тэр тэгж уддаг болохоор иймэрхүү байна гэхэд аюу дажигсан татдаг. Яг хоо консол болохоор яг 100% тоглоомын машин гэдэг учраас тийм байд юм болов гэж боддог. Гэтэ айгүй үнэтэй л дээ ёо. Тэр бодлоод хүн болгосоо нийлээд байгаа. Сайн нэр нь болоод сонирхуулахад яасан нэг gamers group дээр өөрсдөө PC-г танилцуулъя гэдэг тийм challenge ч юм уу нэг тийм явсан бохгүй. За хүмүүс өөрсдөө юу манайхан ч амар компьютертэй тэгэл бүгдээрээ тэр нэг Razer үлээ нэг амар үнэтэй keyboard гэдэг чинь тийм mouse keyboardтай амар тэр 144 Hz дэгдэгцэн билэгцтэй. Ер нь бол баян хүмүүс үгүй. Яг тэр групп дээр тавигдсан зургнуудыг харахад бол юу Монгол улс бол хямраагүй юм байна гэж бодогдсон л доо.
Тэгээ гол нь бас нөгөө нэг тэр хоббигоо тэтгэж чадах амьдралтай оролдсон гэдэг чинь сайхан л та тий. Бас хоббихоо зүтгэж ш нэмж байгаа бас тий. Гой юунууд үлээ. Компьютер үлээ ингээд шилэн бүх юм харагддаг ч юм уу те. Тийм сонин. Тэгээ хүмүүс бол яг нөгөө нэг цэвэр хүчин чадал гэхээс илүү PC-ийнхаа гадаад үзмжинд амар одоо анхаарал тавьдаг нь бол харагдчихжээ л дээ тэндээс. Би бол өмнө бас тийм амар гоё цэвэрхэн сетап бүр яг одоо юу гэх юм бүр зориулаад хийцэн юм шиг тийм ширээ мэрэтэй тийм лаг. Тийм болгонууд нь юм гоё харж байгаагүй болсон. Тэр бол их сонирхолтой санагдсан. Тэгээд тийм хөл ах шүү. За дараагийн мэдээ болохоор энэ ер нь хэвлэлүүдээр вебсайтаар бас байж байгаа л гарч ирдэг нийтлүүдийн талаар бол байна л да. Энэ юу вэ нөхөр нөгөө icon нэмэн дээр нь гээд сэнд авшиг сэтгүүлч бол бичсэн байна л да. Тэгэхээр энэ PC тоглоомын дон насанд хүрэхтэй ч гэсэн хамаатай гэсэн их сүртэй нэртэй. Тэгээд агуулга нь болохоор юу вэ гэхээр одоо энэ насанд хүрсэн хүмүүс ч гэсэн их тоглодог болсон байна. Энэ PC тоглоомын сурд хин хяналт тавьж гин, эр имгүү тоглоод байна, жоох хөвгтөд тоглоод байна. Хууль мөлөө захирагдсан юм уу тий. Охтууд хүртэл явж их ямар амар юм бэ ч гэж. Тэгээ нас үе гүйцсэн хүмүүс гэр бүлтэй болсон насны хүмүүс байж их юм бэ энэ ч одоо цаад гэр бүл нь яаж тийм вэ? Жохон нийтлэлээр барьсан шиг санагдаад тэгээд байж байгаа л нэг ийм нийтлүүд гарч ирдэг л тий. Нэвтрүүлгүүд ч гэсэн гарч ирдэг тий. Тэгээд яг хуу статистикэн тэр оруулаад цагдаагийн газрын сэтгцэн инженерийн тэртээ яриад уг нь бол бас судалгаагч оролцсон л байлээ л дээ. Тэгээд доор нь хүмүүс юу гэж бичсэн байна вэ гэдгийг бас сонирхлоо л дээ. Мэдээж хэрэг компьютер дээр сууж байгаа асуудал ерөөхдөө тоглолдог юм уу технологи саншдаг усуд болоо гэж бас харцсан. Энд хариулт гэсэн зүйлсэл бичсэн болоо гэж бодсон. Тэгээд хүмүүсийн санаа зовж хариулж байгаа юм бол тэгээд чөлөө цагаа зөв болсон хөрвүүлэх газар байхгүй байна тий. Өөр сонголт байхгүй байна. Тэгээд PC тоглоом гэж муулаадах юм. Ер нь тоглоом гэж танаар муулаадах юм. Өөр ямар шийдэл дэвшүүлж байгаа юм бэ гэхээр байхгүй байхгүй мэдлэлээр нь. Тийм л хариулт бол үзүүлсэн байлээ л дээ. Тэгээд энэ гейминг гэдэг одоо Монголын ч гэдэм үү ер нь гейминг community талаас тийм биш юм аа гэдэг ялангуяа энэ гейминг наадмын дээр очсон манай хоёр бол сайн мэдчихлээ байх л тийм. Тэгэлгүй байх. Тэгээд галаагийн хувьд болохоор жимд их сайн явдаг тийм. Гейминг хувьд гэр бүлтэй тийм. Би ч гэсэн ингээл ажил сургууль найз ингээл явж ин чин 100% хүн автаад явчихдаг юм биш гэдэг бол харагчлаа байхгүй тийм. Тэгээд хүмүүсийн бодлыг яг яаж өөрчлөх гэсэн юм бол та ямар бодлоо? Энэ нөгөө нэг PC донтлоо тоглоомын донтолт гээд нийгмээр нэг жоохон сөрөг хандлагатай болцоод идэг чинь юу л юм л та. Нэг үхрийн ивэрт дөргөл 1000 үхрийн ивэр дөргөн гихчээр яг анх бол донтолттой хүмүүс бол байсан л байх л та ойлгомжтой. Тэр бол олон хүн дотор ганц нэг хүн байх штэ. Тэгээд тэрийг одоо барьж аваад бусдын ингээд эдгээр яг адилхан энэ шиг юм ингээд донтлоо гэл тэгэл одоо нийгмээр ерөнхийдөө буруу хандлагатай болцсон болов уу гэж би боддтой. Яг энэ тоглоом болвол ерөнхийдөө бүгдээрээ ингэж донтолцсон бүгдээрээ ажил амьдралаа хаяад ингэ явж ийн гэдэг бол мэдээж өрөөсгөл шүү дээ. Тэгээ бүх юм нэг тийшээ туйлширсан байж болохгүй. Тэгээ хүн болвол аль алийг хослуулад аваад явдаг хүмүүс зөндөө байна. Өөрийнхөө чинь хүний сонирхол усан хүний сонирхлыг хориглоно гэдэг бол бас байж болшгүй зүйлтэй. Энд ч бас арчилсан нийгэм. Хүн болгоон сонирхолтой тэрийгээ бас ингээд нийгмээрээ одоо буруу ойлголттой гот нь би бас жоохон имзэглэж явдаг. Энийг одоо яаж засч зөв ойлголттой болох юм бэ гэхээр ерөнхийдөө энэ хүмүүсийг айгу энэ талаар мэдлэг өгөх юм жоохон дутмаг байд юм бол гэж би бодоод байдیں۔ Тий. Тэгээд яг энэ буруу талаас нь ингэж мэдээл одоо энэ мейнстрим медиа олон нийтэд хүрж байгаа одоо телевиз, сонин, радио юу гэдэг ерөнхий мэдээллийн хэрэгслүүд маань одоо сэтгүүлчт нэг юм одоо энийг ойлгодог хүмүүс айгүй цөөхөн байдаг. Гаднаас нь дүгнж бичээд идэг болохоор яг дотоод руу орж одоо энэ тоглоом гэдэг яг ямар зүйл байдгийг, юунд хэрэгтэй, юунд хэрэггүй. Тэгээ хэрэгтэй талаас нь ерөөсөө бичихгүй, хэрэггүй талыг ингэж дандаа дүгийлгэж бичээд идэг нь айгүй харамсалтай санагддаг л да. Тэгэхээр энэ талаар одоо бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр л хүмүүст сайн мэдээлэл өгч яж манай нийгэм одоо ерөнхийдөө хүлээн зөвшөөрч ингэж эерэг хандлагатай болох байх гэж би бодож байна. Тэгээ энд бол одоо тэр нөө телевизүүдээр гараад идэг тоглоомын нэвтрүүлгүүд бол уул нь хувь нэмрээ хүчтэй оруулж энэ талаар бол ерөнхийдөө л энэ талаар л одоо хүчтэй ярьж хүмүүст мэдээлэл түгээж байх ёстой. Тэгээ зарим нь ч одоо чадж байгаа. Тэгээ ерөнхийдөө бас өмнө гарч ирсэн нэвтрүүлгүүд бол тэгэл бас энэ талаар жоохон дутмаг л байдаг байсан л та. Тоглоомын нэвтрүүлгүүд ер нь одоо ч гэсэн хараад айгүй харанхуй санагдаад байна. Яг л нэвтрүүлгийнх нь рекламыг үзэж байгаа ч гэсэн яг л нөгөө нэг бүх эцэг эхчүүд сургууль жилчтэй нөгөө нэг PC тоглоом гэж юу гэдэг яг л тэр стереотип дэлсээр явж байгаа байхгүй тийм. Амар чанга чимээтэй ингээл дүрсэн хурдан солигдвол юу ч та мэддэггүй. Тэгэл тоглоом нэхлэнгүүт хүний толгой өвдмөр л юм авч байгаа. Тэгээд хөтлөгч нь ярьж байгаа юм ч гэсэн юу яриад байгааг нь ерөөсөй ойлгохдаггүй тийм хүн
хүрэж байгаа биш зүгээр шууд ингээд PC-нд өдөржин шинжээ сууждаг хүмүүс зориулсан чинь хэрэг байдаг тийм. Нэг ойлголт өгөх гэсэн юм л байдаг. Тэгээд Ginkgo дээр нэг жил гарan хийж ин. Тэгээд бит хоёр бас арай нэг тоглоом эрцэг арай нэг өргөн утгаар арай юм нэг mature approach хийх гэх тийм арай нэг учиртайгаар гэдэг юм уу тийм бит хоёр ойлгож тайлбарлаж хичээгээл бас орлогол явж байгаа л тийм. Ginkgo хоёр нь ямар бодлоо тийм. Яг энэ дээр бас нэг юм байдаг л та. Манай хүүхдүүд их донтлоо л гэн тэгээд эцэг их юм бас хариуцлага юмар санагддаг л та. Гэр бүлийн л хүмүүс. Тоглоомууд ч өөрсдөө бүгдээр насны ангилалтай байдаг те. Тэгээд насны ангиллаар нэрсөө ингэж хүүхдээ яаж тоглуулдаг вэ? Одоо нөгөө таарч тоглуулдаг. Ер нь тоглож байгаад нэг анхаард байдаг. Юу тоглож байгаа ч нэг очиж анхаард байдаг. Тоглоол сууж идэг. Тэгээд ер нь бол яг бас тэг яд юм шүү. Хүүхэн тоглоол суучдаг. Өөрсдөд нь жоо амар үт юм шүү. Ингээл нэг жоохон завтай жилүүтэй. Хүүхд тасрах хийсэн шүү дээ. Тэгчээ дараа манай хүүхд одоо ингэ донтоо тоглоход салахгүй байна. Хичээл номдоо явахгүй байна. Тиймэрхүү юм ярьдаг те. Тэгээ яг түрүү нийтлийг бас нэг хальт уншсан л да. Доор нь бас нэлээд хүмүүс өмөрсөн лээ. Тэр чинь нэг бид нар бас найз нөхдөөрөө нэг 5-2 нэг тав тавлаа суужаад нэг доото тоглоход стресстэй альтын 100-аатай байдیں۔ Ингээл те. Тийм юм бас байгаал бах. Тэгж бүр амар донтоод байгаа юм бол нэг сайн мэдхгүй. Тийм зүгээр амьдралын л нэг хэсэг болчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэрнээс биш бүх юмаа юу лээ аваач зараад архиугаа явж байгаа шүү дээ. Тийм. Хүмүүс ялангуяа архиталтай их харьцуулж ихжиж үтсэн байлаа. Тийм манайханд одоо хийх юм их л ховор байдаг л шиг байна л да тийм. Тэр нөгөө нэг хүүхдүүд тоглоод энэ өдөр шөнөгүй PC-ийн тоноод байна гэж байна шүү дээ. Тэр бол яг нөгөө Ginkgo-гийн хэлдэг үнэн байхгүй. Эцэг эхийн хараа хяналт байхгүй. Тэр чинь хүүхэд идэх чинь уул нь ээж аав нь харж ах хэвээр байна үст. Тэгсэн байтал одоо манай хүүхэд ингээд PC-ийн тоноод алга болчихлоо гэд. Тэрийг бол эцэг эхийн анханасаа хяналт тавиагүй хүүхдээ хаана юу хийж явж байгааг мэдээгүй. Тэгээд тэр нэг жоохон хүүхэд чи юугаач ойлгохгүй тоглоомыг ингэж тоглолт юм одоо юу гэдэг. Тэдэн цагаас дээш бити тоглоорой. Тэгээд нэг жоохон тоглох зөвшөөрөл олгодог ч юм уу тэгдэггүй байхгүй. Эцэг эхчүүд яадаг вэхээр ерөөсө болохгүй наатах бэл тэгэл тас хоригддаг. Тэгэл тоглож л байл муу тоглохгүй байл сайн гэсэн нэг тийм сонир модон ойлголттой. Яг юмыг одоо тунгийн тааруулна гэдэг шүү дээ. Тоглож байгаа тоглоомын жоохон очиод нэг хардаг ч болоосоо те. Жоохон хүүхдэд ч та дээр тоглоод байдаг байхгүй. Тэр чинь насны таарахгүй болохгүй юм гоос нэг жүхэн явлал буудаал яваад байдаг. Minecraft тоглож бол бас болж байгаа байхгүй. Тэнд чинь ингээд юм байшин барайл яд сэтгүүн чинь тодорхой юм тоглож байгаа. Симулятор төрлийн тоглоомоо тоглож болно те. Гэхдээ бас амьдрах гэж яаж байгаа эцэг эхчүүдээс учиргүй яагаад дайрах нь хайшин те тэгэл. Жаас яг тэгэл боломжоор л. Тэгээ бас тэр хүч бас тэгээд гэр бүлийн орчин гэсэн ямар зүйл мэдэхгүй шүү дээ. Тэгээд та хоёрын ер нь тоглоом тоглосноор юу болж авдیں۔ Тэрийг бас ярих уу? Ginkgo хэлэлж. Тэгээ одоо бол зүгээр нэг жоохон те дуртай юм тоглож байгаа стресстэй айлж байгаа шүү дээ. Би чинь орой нэг ганц цаг л сууж чадах нь үгүй л байгаа байхгүй. Тэгэхээр чи яг тэр цаг бол маш тийм одоо маш чухал гой цаг. Стрессийг бол нэр үнэхээр тайлж өгдөг. Нөгөө нэг тоглоомтой холбоотой одоо миний амьдрал гэх юм уу да нөлөөлсөн том зүйл юу гэхээр би одоо гадаад харилцааны одоо мэрэгчлэлтэй хийдэг. Тэгээ тийм болохоор нөгөө гадаад хэл одоо би яг анх яаж сурснаа л ярих гэдэг л та. Ерөөс 10 жилдээ юутай байлаа. Компьютертэй байлаа нэг дөрвөлжин дэлгэцтэй. Тэрэн дээр анх одоо яг нөгөө жоох хөвгтөж та тоглоод байдаг гэдгийг л ярих гэдэг л та. Тэр үед ч ямар хараа хяналт гэж байсан юм. Гэхдээ би та тоглоод тэгж одоохондоо хүн буудаж алчаагүй л. Тэгээд төл дөрүүгээд нэг програмтай. Тэрэн дээр орчуулад нөгөө нэг гацхуулгандаа юмыг ойлгохгүй л орчуулаа суугаад ерөөсөө тоглоомыг би орчуулж тоглолдог байсан юм л та. Ойлгохгүй амхандаа. Тэгж тоглосоор би ерөөсөө хичээлээ нэг тэгж амар англи хэлний хичээл хийгээд идэх мөртлөл ерөөсөө англи хэлтэй сайн болцсон. Би бол тэрийг бол цэвэр тоглоомноо ашиг тусал гэж боддог. Угаасаа л өөрөө ч тэр нэг тоглоомны сонирхлыг татдаг байсан. Тэгээ өөрөө ч тэрийг орчуулаад суучдаг байсан болохоор тэр ч бас яг одоо тийм болчихсон шүү дээ. Анх нөгөө StarCraft 1-ийг бол тоглоол юм нь ойлгохгүй шүү дээ. Тэр болгоо англи хэл тэр мэдхгүй. Тэгэл тэр болгоно чинь уншаал юу гэдэг юм. Тэр зохиолын бас жоохон ойлгож байгаа хичээгээд байгаа байхгүй. Протос өдрөнд ямар ч учиртай. Тэгээ тэр болгоныг бас ингээд сонирхол орчуулах нь орчуулаад уншаал. Тэгээд хэл сайжирч. Одоо тэр үед би San Andreas тэгж үхэн хатан тоглоог байсан бол үдид бас ямар ч мэрэгчлээ юу ч хийсэн явах юм бэлээ бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бас амьдралд нөлөөсөн. Хэл гэснээс би бол San Andreas-ыг орсоор тоглоод Vice City болохоор англиар тоглочихсон байна. Тэгээд миний бодлохоор тоглоомоос олж авдаг юу гэхээр яг нөгөө нэг явахгүй газруудаараа явж тэ амьдрахгүй амьдралуудаараа амьдэрс гэж өөр нэгслэл орж үзэх нь гойсон гэдэг. Тэгээд Spec Ops The Line-ыг л ерөөс ахиж харахад миний амьдралыг ерөөс өөрчилсөн байна.
Гэхдээ багада тоглож шал дими тоглоом ингээл 16-8 хүртэл зүгээр Call of Duty, Counter, Dota тоглоод явж байгаа нэг жоохон нэг юм ойлгодог болоод эхлэх хэрэгтэй тий. Адаглал нэг англиар хүн юм ярьж хахад нэг 90 дэвтэй ойлгодог болоод эхлэхээр тэрийг тоглосон гэж бод тий. Тийм тэгээ бас сая нөө мөнгөний ярьж байгаа сонсож байгаад бас нэг юм бодогдлоо л да. Одоо нөгөө нэг манай тоглоом тоглож байгаа хүүхдүүд ингээл энэ өстой гоё графиктай байна. Энэ өстой амьд юм шиг харагдаж байгаа үзгээд байгаа мөртлөө ерөнхий нөгөө нэг зохиол мөхөөлийг ойлгохгүй зүгээр ингээд шууд буудалцал алдцал явцдаг. Тиймэрхүү юмнууд амар ажиглагдаад байдаг л та. Тэгээд амар гоё бүр нэг үнэхээр сэтгэл төрсэн тийм зохиолтой тоглоомуудыг тэгж одоо хайхрамжгүйгээр тэгж шууд одоо өнгөцөөр тоглож байгаа айгу харамсалтай санагдаад байдیں۔ Тэгээд одоо хилний одоо бэрхшээл энэ төр байдаг бол бүх юм электрон болсон зүгээр л интернет рүү нэг вебсайт руу ороход л одоо бүх юмыг орчуулчих болж байна те Google Translate тэгээд тэр мэрэгнэр одоо өөрийнхөө боломжоор ингэж ойлгож одоо юмыг яг авж байгаа мэдрэмж одоо авах хэвээр мэдрэмж нь бүрэн авж байгаасаа гэж би амар хүсдэг юм аа. Тэгээд хүүхдүүдээ ер нь орчуулж тоглож байгаарай. Юм ойлгож байгаарай. Тэгээ хаяа PC-нд ороод үзэхээр шүүр салдмаар бас харагдаж шүү дээ. Хүмүүс одоо бол 1-6 тоглоод одоо бол Dota 1-ийг тоглож байгаа шаарддаг. Гэхдээ яг хуу чаддаг юм аа ингээд найзуудтайгаа тоглож чад буруутгах хэцүүлттэй. Гэхдээ хүмүүс одоо хаана явж чинь юу гэдэнтэй жоохон орчин үеийн тоглоомд тоглож ус мэдчлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид нар 2005 онд багцж чадсан шүү дээ тийм. Яг хөө тэгж байгаа хүмүүс ч тийм ихэнх нь зүгээр жинхэнэ нөгөө нэг 5 дахь өрөө нэг хаяа суучмаач тоглолтог тийм хүмүүс. Яг нөгөө байр тоглолтог хүмүүс нь бол яриач Dota 1-ийг тоглож чаддаг л дээ. Гэтэл бас амар хуучин шүү те. Гэтэл бас харахаар бас хэцүү харагддаг нь харагддаг үнэ. Өөр мэдээ байгаа. За мэдээний үед ч бол ингээд болчихж байна. За гуруулаас хойш энэ бас нэлээд хов бадсаж байна. За өнгөрсөн сард ямар тоглоомод нээлттэй гэдгээ бол яриад. За тэгээ 2 сарын үед бол цагаан сартай байсан. За гэхдээ манай цагаан сар тоглоом нээлт ихт бол ямар хамаа ах вэ? За бичсэн тоглоомод гэвэл Night in the Woods, Neo, за Sniper Elite 4, Halo Wars 2, For Honor, тэгээ Horizon Zero Dawn гэсэн тоглоом төлөв. Гинко дээр. Одоо энэ Berserk-ийн тоглоом гарсан байгаа энэ. Аним юу? Тий, бас манга гэдэг л та. Тэрийг тайлбарлаа явчих. За шууд Neo-с эхлэх үү тэгвэл. За тэгээ. За Neo гэд бас 12 жил хийгдэж байгаа гарсан тоглоом байгаа. Энэ бол ногоо шиг байх юм байна. Япон. Тий, одоо нодлонгийн баг Final Fantasy 9 сард гарсан те. 9 сараас хойш нэхэдээ ингээд 7, 8, 9, 10 жил ингээд олон жилээс тоглоомод эхнээсээ гараад дуусч байна. Энэ баг сүүлчийнх нь байх гэж бодчихлаа л да. За Neo-г бол би ревюг л харсан. Тэгээд сонсож байгаа видео зүг сонсож байгаасаа зөвлөж хэлэхэд бол ерөөсөө Япон стилийн Dark Souls тоглоом юм аа гэж бол эхний ээлжинд л ойлгоод авчвал тийм яг тулдаа нь бол Dark Souls-тай адилхан. Гэхдээ бас хийсэн газар нь Ninja Gaiden гэдэг тоглоом хийсэн газар байхгүй. Ninja Gaiden-ийн бас ганц хоёр элемент орсон байгаа. За тэгээд яг тэр 1600-аад оны үеийн Япон гарч байгаа болохоор нөгөө надад нэг Onimusha гэх тоглоомтойс жоохон адилхан санагдсан. PlayStation 2 дээр гарч ирсэн тийм тоглоом байдیں۔ Мэдэх хүмүүс нэр хийдэ мэдэх байх. Мэдхгүй хүмүүс нь зөрөөс тайлбарлаж өгөл. Юу дүр сараал тэгэл болох. Дүр сар одоо хажуучаа сууж байгаа галаа тэр хүртэл ойлгохгүй шнэ. Onimusha мэдхгүй лөө. Би нэг нэрийг сонсож ирсэн. Яаж жилийн бол сонсож ирсэн. Яг тийм костюм болохоор ингэж хэлж байгаа юм нэрлэгсэн тий. Onimusha ч яг юм бас Японы дээр үед ингээд байлдаад байдаг тоглоом байдаг. Гинко систем нөрөө гоё. Дундад оны Япон юм биш те. Юуг Dark Souls-тэй төстэй гэдэг юм бэхээр нөгөө нэг маневр их чухал. Тэгээд нөгөө stamina гэдэг нөгөө ядарах метр байдгаар Dark Souls шиг гэдэг юм л да тий. Тэгээд зохиол нь ямар байна? Тоглоомын хүмүүс ямар гэж юм? Ер нь юу гэж гинко? Зохиол нь яг хуу 1600-аад оны Японд очсон тэр William Adams гэдэг түүхэн хүн юм байлээ л та. Тэгээд анхны одоо хар самурай гэдэг хүн. Европ самурай. Хар тэр чинь цагаан арьстай байгаа. Англи хүн байсан бахад санаж байгаа. Тэрэн дээр юм жоохон фантасны юм элемент нэмээд өгсөн тийм зохиолтой. Тэгээд зохиол нь бол бас нэг тийм бүр амар тийм гайхшруулахар юм бол биш. Яг энгийн зохиолтой юм шиг л дээ. Гол яг тоглоомыг авч явж байгаа юм бол яг яахаа аргагүй сайн ярьсан тулаан. Тулааны тэр одоо маш гоё сонирхолтой байна те. Тэгээд Dark Souls-ыг бодвол бас ингээд Dark Souls яг ингээл нэг зохиолыг хаагаал тийм боо штэ. Neo өдөр болохоор ингээд авсан зэвсгээ 2-3 янзаар байрч болдог. Дээшээ өргөөд нэг бол ингэж хагас ингэж бариад нэг бол яг доошоо ингэ тулааны байрлалтай. Тэрнгээс нь шалтгаалаад бас авсан зэвсэг болох ч өөр ингэ байхгүй тултаад бас байсандаа тааруулж тултаж болдог тэрийг тааруулж агаад.
Тэр нь нэлээ өрмөц байна гэж ярьжсэн. Тэгээ энэ бол яг л бүр 100% дуусахыг бол бараг 100-аад цаг илүү нүтгэл тоглоо. 100 цаг. Үнэлгээ бол маш сайн авсан байгаа шүү дээ. 9.6 9 гэх ерөнхийдөө бол 10-оноос. За Ниогийн үед нэг ирэх үү? Тийм Ниог. За нэгэн тулаантай тоглоом ярьсан чинь шууд For Honor ярьчих тийм. За энэ сарын бол ер нь хамгийн том тоглоомд нэг гэж хэлж болно. Ерөнхийдөө юу гэхээр хийсвэр ертөнцид энэ викингүүд хөлөг баатруу тэгээд самурай нар үхлийн тулаанд барьцалтаад байж байгаа талаар л гардаг. За 3 дугаар биеэс хараад хоорондоо тулалдаад явдаг тиймэрхүү аркейд төрлийн тоглоом гэж хэлж болохоор байгаа тийм. Тэгээ яг YouTube энтер дээр энэ хүмүүс чинь байх хоорондоо айлт батхгүй яг аль нь ялахын гэж янз янзын нөгөө дундад зууны үе юм сонирхдаг. Тэгээл викинг, самурай, хөлөг баатруу экспертүүд янз бүрийн юмсэл ярьжлээ л тийм. Тэгээд за яг хуу тэр түүхэн талаасаа хин ялах нь бол хамаагүй тоглоом талаас ямар юм бидгийг л бүгдээр ярьж ин л да. За энэ 3 төрлийн факшны нийт 12 дүр бол байгаа. Яг хуу нэгэн дотроо 4 класстай гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд нэг тоглогчийн горимтой. Гэхдээ хамгийн гол нь болохоор олон тоглогчийн горим нь бол байгаа. За нөгөө нэг намар геймкотер ярьж ах нөгөө нэг DLC-гэр монголчууд орж ирэх талаар твит энэ явж исэн. Тийм. Ярьж исэн ч бас тийм. Манайх л тэр зохиогч руу баган Twitter-ээр ингэсэн юм шиг л монголчуудыг оруулаач гэл. Тэгээ яг For Honor яг нээлттэй хийгээд мультиплеер ер нь сервер нэлээд асуудалтай байсан юм байлаа. Байж байгаа л гараал эсвэл холбогдож өгдөг үү. Тэр сервер нь яг яаж ажилтдаг вэ гэдэг дээр л их том асуудал юм шиг лээ. Тэр peer to peer connection гэсэн юм яасан. Нарийн ширийг мэдэхгүй ч гэсэн гол асуудал нь болохоор нэг тийм хуучны байдлаар холболтын хэдүүлэл юм ашигласан шүү байгаа. Тэгээ тэрнээс асуудал үүсэж байгаа юм шиг байгаа тийм. Тэгээд тоглоомны хувьд бол яг тулаан нь бол суралцах юм маш ихтэй. Бид нар одоо ерөнхийдөө тоглоом эхлэхээр тутайрал гэж зааж өгдөө шүү дээ. Тэрийг бол ингээд алгасаад явчих юм бол тоглоом бол ерөөсөө ингэж бүр нь тоглоход маш хэцүү. Заавал энийг одоо бүх юм сураад ингээд тоглох юм бол маш тийм одоо тулдааны элемент нь гүнзгийч юм уу те. Суралцах юм ихтэй л гэж нэлээд магтсан байлаа. Тийм хүмүүсийн хэлээд байгаа болохоор нэг тоглолчийн гормоо тоглоод тэгээд practice уу ингээд дадлах хийгээд ахсван тоглоомч хилээ амттай болно. Өөрөө яаж тулдахаа мэддэг болно, ямар дайст яаж тулдахаа мэддэг болно гэдгийг ерөөсөө магтаад байгаа. Суралцаад их тусмал гоёлоод байдаг гэдэг юм тийм ерөөсөө. Тэгээд нэг тоглогчийн горийн хөдөл ерөөсөө онцолж яриад их юм бол байхгүй. Зохиол нь бол онцш. Тэгээд айгүй ер нь залах харагдсан шүү дээ. Дөрүүд нүртэл аман орог хөдлөхгүй тэгэл дуулгын цаас яриад байдаг. Тийм. Энэ For Honor-ыг анх зарлагдж байхад л ерөөсөө цэвэр мультиплеер тоглоом болов гэж олон харж ирсэн. Тэгсэн чинь бас single player горимтой гэдэг бас сонир зарлж ирсэн. Тэгээд тэр нь одоо кампайн нэг тийм story зохиол энэ төр байдаг юм уу? Зохиол явж байгаа гэсэн. Тэр нь онц биш гэсэн тэгтээ. Угсаал тийм л ахalta. Ер нь бол мультиплеер дээр л. Тэгтээ single player дээр нэг онц юм харагдсан гэсэн чинь морьтой эсийг яваадсан л та. Тэгээд монголчууд тэгэхээр инээ төрөд энэ явган сэргээр байлдах хүмүүсийн дунд манайхад юу гэх юм оргиул бид нар хинч биштэйг бодчихсон чинь single player-ийн тэр мортесийг бодчихсон чинь бас байж болох ч юм уу гэж боддог. Тэгээд For Honor-ийн болохоор ижил төрлийн тоглоомууд War of the Roses гэж байгаа. За Mountain Blade бол угаасаа тодорхой. Тэгээд Chivalry гэдэг тоглоом байдаг. Яг Chivalry medieval те. Тэр чинь бол яг нэгдүгээр биеэс харсан. Гэтэ бас амар нэлээ нарийн тулдааны механиктэй гэдэг баг. Механик гэж ярих нь одоо зөв буруу гэдэг. Тэгээ For Honor гэдэг одоо нэр төр одоо ёс жудгийн төлөө ч гэдэг юм те ингэж орчуулж болохоор тоглоомын бодлохоор тийм зүйл бол үе үе бол алдагдаад байна л гэдэг. Тэр нь болохоор ямар ч зүйл гэхээр нэг консолоор тоглож бол ялангуяа харагдаж байгаа. Хоорондоо нөгөө нэгээс хэрэг нэг тулж байгаа бол ингээ нөгөө тэгээ лок хийгээд хоорондоо одоо ингээл халс тулдах нь шүү. Тэгэхгүй бол нэг эсрэг 2 болоод эсвэл 2 эсрэг 3 болоод эхлэхээр л fold болж юм гэж байгаа байна. Fold-сэн бичлэг зөндөө үтсэн. Тэр ч угаасаа ойлгомжтой л тоо. Хэцүүтэй шүү. Эсвэл ингээд яг 2 хүн яг гоё ингээд алдчих жахт нь араас нэг илүү хүн гарч ирээд нөгөө алаа авчдаг ч юм уу те. Энэ бас их сонио яг нэг сүүлийн хэдэн жил дараагүй тийм төрлийн. Тийм. Тэгэхээр содон одоо жоохон шинэ мэдрэмж төрүүлээд байгаа. For Honor. Одоо бол график нь нэлээд гоё харагдсан. Тэр одоо нэг хүмүүсийн хувцсных нь деталууд нэлээд нарийн сайн хийж өгсөн байлээ. Тэрний сүртэй харагдчих лээ те. Ингээл явж байгаа. За одоо муулъя. За microtransaction-ууд бол мэдээж хэрэг байгаа. Тэгэхээр multiplayer горимууд нь болохоор бас зарим нь шал утгагүй, шал дэм илүү юм байна ч гэж хэлээ. Тэгээд нөгөө янз бүрийн аналог хийгээд эсвэл худалдаж авангууд одоо
өөрийнхөө тэр revenge mode нь тэгээд олон цохиулаад тахаар илүү хүчтэй болдог ч юм уу, баг ядардаг ч юм уу. Тэгээд тэрхүү хослуудаар янз ямар нөгөө Call of Duty-гээр эсвэл одоо Battlefield дээр нөгөө классаа сонгоод доторхонтой сонгодог шиг тэгээд чадварын удаа нэг айгүй тодорхой зан ингээ бүрдүүлчихэр ер нь баг өвшгөө болоод нэг гэдэг байхгүй юу. Тэгээд тэрнээс гадна нөгөө нээж болдог, лэр дахиад нээж болдог тэр хувц хэрэгслийн косметик өөрчлөлүүд нь болохоор ерөөсөн онц юм байхгүй байна. Айгүй онцгүй юм да гэж тэгжилээ. Тэгээд зөвхөн мультиплеер дээр суурилж авдаг энэ тоглоомын хувьд болохоор нас айгүй богинохон байдаг тийм. Titanfall энтрийг санаж байгаа хавар нь гараад 100 нь болохоор бүгдээрээ мартцсан байсан шүү дээ. For Honor бол нэг тиймэрхүү тоглоом байх болов уу гэж надад бол бодогдоод байгаа. Яг нэг цааш нь бас апдейтер яаж сайжруулж юу нэмэх нь бол одоохондоо нэг тодорхойг болоогүй баг тий. Тийм DLC-гээр тэг өөр одоо монголчууд оруулаад ирдэг байна. Тэр бас одоо DLC-гээр үнэхээр яг үүдэн татаад тоглоомны насаа уртсаж чадах нь үгүй юу бас харчлаа. За дараагийн тоглоом. За Sniper Elite 4-ийг би нэг сүртэй үзээгүй юуцсан дэлхийн 2 дугаар дайны үедээ Италид л болж байгаа би л галаа нилээ үзсэн үү те. Энэ болохоор юу юм бэлээ л дээ. Sniper Elite 3 ч юм болохоор нөгөө Sniper Elite 2-ийнхоо өмнөх үйл явдлыг гаргадаг шүү дээ. Prequel. Тэгэд яг энэ 4 нь болохоор 3-ын яг дараачийн үйл явдал юм лээ тий. Тэгэхээр цаг хугацаагаар болохоор 2-ийнхоо өмнө л яваад байгаа гэсэн үг. Тийм л болж таарч. 2 ч угаасаа шууд нөгөө дэлхийн 2 дугаар дайны төгсгөл Берлинд болдог шүү дээ. 4 болохоор одоо Италид нөгөө нэг фашистын дарангууллыг эсэргүүцсэн нөгөө Италийн өөрсдийн босгогчдын төлөө л одоо манай юм явж байгаа юм уу та. Тийм ерөнхий storyline нь бол тийм бэлээ би уншсан. Тэгээд яг хоо газар map болвол 3-аас том болсон. Тэгээ онцлох ялгаа нь бол тэр тэгээд нөгөө нэг X-ray нь бол илүү боловсронгуулсан бэл яг буудангууд биш одоо нөгөө stealth араас нь одоо гитч очиж утгалж барьдаг ч юм уу шууд туулж алж барихад бас X-ray гардаг болсон байлаа. Тэрүүгээр шинэ. За ерөнхийдөө болохоор Sniper нөгөө Hitman-ы тоглоом Absolution-аас хойш тоглоомд Absolution их төстэй шиг санагдаад байдаг шиг энэ Sniper Elite 4, Sniper Elite 3-тайгаа их төстэй юм шиг харагдчихсан. Гэхдээ гол ялгаа нь юу вэ гэхээр үеийнхэн зохион байгуулалт нь open world талтай байна гэж. Тэгээд мэрэгэн бодогчтой тоглоомын хувьд болохоор энэ natural progression болоо гэж бодож байна тийм. Угаасаа мэрэгэн бодогч чинь гитчээж газар орноос судалж байгаа тийм өөрөө тухтайны газраа болоо дараал өөрийнхөө дараалаар ч тийм явдаг болсон гэжсэн. Тэрийг болохоор их сайн сайжруулалтай байна гэж хүмүүс бол их санал нэгтэй байгаа. Тэгээд энэ бас нэг шинэ юм нэмсэн нь юу вэ гэхээр одоо яг нөгөө tag хийдэг штэ нөгөө дурангаараа арчаагаад одоо нөгөө дайснуудаа ингээд tag хийгээд дайсныхаа талаар нэг ерөнхий мэдээллүүдийг авдаг байсан 3 дээр ч гэсэн 2 дээр тэгтгэлгүй юу лээ. Тэрийг сайн санахгүй. 3 дээр бол юу ч гэсэн тэгдэв юм аа. Тэгээд тэрэн дээр юу нэмэгдсэн гэхээр 4 дээр одоо яг нөгөө нэг одоо тэр Итали фашист цэргийг харлаа гэхэд юу н харагддаг. Одоо Allied Intel гэдэг нэг юм нэмэгдсэн бэл. Тэрний юу гэхээр тэр тухайн хүний талаар нэг тийм personal хувийнх нь нэг ганц хоёрхан өгүүлбэрээр мэдээлэл өгсөн мөлий тий. Тэр аягүй сонин тэнгүүт яадаг вэхээр тэр нэмэгдчихэнгүүт тухайн одоо зүгээр ингээл харуул зогсож байгаа цэрэг яг ингээд бодит хүн шиг ингээд мэдрэмж төрүүлээд эхэлнэ тоглогчд. Тэг яг зарим нь бол үнэхээр сайн хүн байгаа байхгүй. Одоо яг фашистын дэглэмийг эсэргүүцдэг. Тэгсэн мөртлөө цэрэгт явахаас өөр арга болсон ч юм уу. Эсвэл нохоондоо амар хайртай зүгээр нохооныхоо зургийг байнгын ингэртээ авч явдаг гэдэг тийм өгүүлбэр хүртэл байгаа байхгүй. Бүр хайрын захиагаа өчигдөрхөн сүйтцгүйгээс нь хайрын захиа ирсэн. Тэрийг одоо болтол задлаагүй ингэртээ хийцэн явж байгаа энэ төр гэж хүртэл гарч ирж байгаа байхгүй. Тэнгүүт тэр хүн шууд ингээ хайрлагдаад эхэлж байгаа. Ингээл авмааргүй санагдаад бүр ингээд тэнгүүт айгүй л тийм одоо амьд бодит мэдрэмж төрүүлээ. Зарим нь болохоор бүр тийм одоо жинхэнэ муу хүмүүс байгаа байхгүй. Алуурчин байсан тийм. Алуурчин байжгаад одоо шоронд орохгүй тул цэрэгт явсан ингээл тиймэрхүү хүмүүс энэ төр гарч ирээд байгаа. Тэнгүүт өмнөх ангиудаас тэрүүгээр айгүй содон болцсон юм. Тэнгүүт одоо хүмүүс илүү үнцэнтэй харагдав. Дайснууд нь илүү үнцэнтэй. Зүгээр нэг тийм алхаж байгаа цэрэг гэхээс илүү ингээд хувь хүн талаас нь шууд ингээд одоо мэдрэмж төрүүлээд эхэлж байгаа нэг сонирхолтой санагдсан. 3 над байдаг. 3 яг ч надад. 3 ч нэг Африк баг. Тий, Африка тий. 3 би одоо болтол дуусгаагүй л дээ. Гэхдээ ер нь Sniper Elite цувралт аягүй дуртай. Анхны ангийн л би бүр яг бүр жоохон бахтай тоглолцсон юм. Тэгээ аягүй сэтгэлд ойр гоё үтнэ. Тэгээ шинэ анги гарах болгонд нь би ревюг нэмэрсэн. Үзтээ. Юу тэр X-ray 1-р анги дээр ч гэсэн байсан уу те? Тий, нэг дээр ч гэсэн байсан. Би ерөөсөө сонсоогүйсэн чи гинтл Sniper Elite 3 гэл гараад ирэхгүй. Тэгэхээр нь одоо 1-2 нь байдаг ч юм. Би болохоор Sniper Elite 2-ыг нэлийн тоглосон юм. Дажгүй санагддаг гэсэн. Гэхдээ хамт тоглохоор арай сонирхолтой санагдсан. Sniper Elite ч бас multiplayer модтай байгаа тийм. Тийм, multiplayer модтой. 3 дээр ч бүр нөгөө нэг хоорондоо энтер яадаг
байлддаг тимүүд байдаг шүү дээ. Хоёр төр тимүүд байдаг лөө. Хоёр дээр байдаг хаа тийм. Тийм. Юу ч гэсэн нэг кооп энэ төр гэл. Ямар ч коопор л явж болт юм. Versus гэдэг сайн байдаг. Санахгүй байна ерөөс. Би 3-ыг нэг хямдрлаар аваад тэгээд нэг ч ахтар тоглоог тэгэл орхисон. Юу ч гэсэн таалагдсан. Тэгээд 4 болвол юу яасан нэг консолууд дээр гарч байгаа. Xbox One, PlayStation 4 дээр PlayStation 4 Pro дээр гарч байгаа. Тэгсэн мөртлөө одоо нэг бас frame rate юм уу гарч лээ л да. Одоо секундэд хэдэн кадр энэ төр гарч ийн. Одоо хэр зэрэг гарч ийн тэрэл. Xbox One дээр бол харамсалтай нэлээд л муу байлаа. Ерөөсө 30 FPS-с дэш гарахгүй. Хамгийн боломжийн PlayStation 4 Pro дээр мэдээж 45-аас 55 таа. Тэгээд PlayStation 4 дээр бол нэг 30-аас 40 хооронд байна гэж гарч илээ. За Sniper Elite 4-ийн нэг юмрхүү. Ерөнхийдөө бол дайжгүй байна л гэж хэлээ. Тийм бас яг нь Sniper Elite 3-ын DLC шиг санагдчихээн ч гэсэн шүмжлэл явж ирсэн. Тийм. Гэхдээ franchise-ийн фэн болоод тоглох нэг асуудалтай байхгүй байх. За Halo Wars 2-ыг товчхон ярьчих ер нь. За тэгээ. Halo-гийн стратеги тоглоом Halo Wars-гээ гарч ирсэн. Энэ гэхдээ яг нь стратеги тоглоомод сүүлийн үед эргээрл хийх гээд нөгөө Dawn of War гэдэг гарч байгаа ч гэсэн Halo Wars 2-ыг болохоор нэг дээр үеийн тийм тоглоомч шиг их хүчрэг нарийн комплекс биш. Консолууд дээр гарч байгаа болохоор нэг жоохон энгийн дүү болгоцсон байна гэл хэлжээ. Тэгээд зохиолын болохоор бас харьцангуй сонирхолтой байна гэж ярьж ирсэн. Гэхдээ тийм бүр юм hardcore стратеги RTS тоглох хүмүүсийг бол нэг татахгүй байхаа гэсэн байсан. Тий яг зохиолын үе яг нь Halo 5-ын дараа үйл явдал нь болж байгаа юм билээ. Зохиол нь үргэлжлүүлээд. Тэгээд RTS гэхээс илүү зүгээр яг Halo-г тоглож байгаа юм шиг мөртлөө өнцгийн жоохон өөр болгоцсон юм шиг санагдаж ирсэн шүү дээ. Бүр нэг тийм амар нарийн стратеги юм хийгээд байх шаардлага байхгүй. Амар замраагүй байлтал тий. Харин баг нөгөө бүгжний хэлсний стратеги тоглоом Battle for Middle-Earth шиг юм толдоод л харагдчихсан ерөөсөө. Яг дундаж үнэлгээ авсан байлээ. Гэтэ маш гоё харагдчихсан. Гэтэ бас консол дээр RTS гэхээр сонирхолтой санагдал байна. Би өмнөхний тоглож байгаагүй Halo Wars 1-ийг бол хүмүүс жоох амсаатай байдаг. Гоё болсон гэдэг. Тийм шүү дээ. Франчайзийнх нь өөр төрлийн тоглоом ороход надад бол гоё санагддаг шүү дээ. Тийм. Star Wars дээр ч гэсэн стратеги тоглоом болохоор гоё санагддаг ажлаа. Галаа Halo Wars тоглож байгаа. Halo Wars-ын талаарч мэдлэг нэлээд дутуу да. Би ч Halo franchise-ын талаар бас Xbox тоглолтын мөртлөө аягүй сонь шүү дээ. Би Halo-г нэг сайн мэддэг. Ямар сони. Тэгсэн мөртлөө би гэхдээ ер нь Halo-г тоглохын үед бол тоглож байсан. Reach-ийг тоглож байсан. Halo 4-ийг бүр тоглож дуусгаж байсан энэ гэл. Яг гоёудын бол тоглоагүй юм шүү дээ. Яг нөө алтан үеийн хүн болгоны нөө яриад байдгуудын би тоглоагүй байхгүй. Гоёуд гэж Reach ч юм гоё шүү дээ. Тэгээ Reach-ийг бол мэдээж гоё гэдэг. Яг уналтын үеийнх нь гайгүй л байхгүй. Тэгэл дөрөвч нь одоо л таалагдсан шүү дээ. Тийм бол тав жоохон асуудалтай байна. Дөрөвдөр ч нөгөө бүр девелопер солигдсон шүү дээ. Нөгөө Bungie орнд чинь 343 индустрис. Дөрөв бол одоо их зүгээр санагдсан. За тэн нэг тийм ойлголт яваад. Манай Halo-гийн фэнүүд байвал коммент орчсон бичих байхаа гэж байна шүү дээ. За дараагийн тоглоом Би нэг Berserk-ийг гээл дуртчихъя. Нэг сүвтэй юм байхгүй. Berserk-нд Band of the Hawk гэдэг Berserk-ийн аниме манга гэдэгтэй мэддэг хүмүүс нь мэдж байгаа бох. Тэрний л яг тоглоом юм байлаа. Гэхдээ нөө Dynasty Warriors гэдэг нэг амар олон цэргүүдтэй ганцаараа байлддаг тоглоом байдаг шүү дээ. Хятадын гурвалжын түүхээр ийцэн, Японы түүхээр ийцэн. Тэрний одоо spin-off. Тэр яг тиймэрхүү стилийн тоглоом л тоо. Тэгэл бас энэ Berserk-ийн гол дүрүүд нь яг тийм олон цэргүүдтэй дунд нь байлтаал. Тэгээд нэлээ одоо цус ихтэй тийм амар төрлийн болсон байлаа. Угаасаа Berserk-оор нэлээд тийм харанхуй юм гардаг dark fantasy төрлийн зохиолтой. Тэг фануудад нь бол нэлээд таалагдах баха. Зүгээр нэг энгийн тоглогчдод бол нэг сүртээд хүлээж авах юм бол байхгүй л гэсэн ерөөдөө үнэлгээнүүд явж илаа. Би болохоор мангагийн ч бол мэдэхгүй л та анимед ихтэй их тажгүй л гэж зөндөө сонсч ирсэн юм байна. Тийм яг уу Golden Age arc гэдэг яг тэрийг бол нэлээд дэлгэрүүлж өгсөн байлаа л гэж хэлчихсэн. Тэгээд аниме нь яг уу зогсчод байгаа байхгүй одоогийн байдлаар. Ингээд бүр 90 донд нэг гарсан дээ. Сая 2016 онд нэг сизоныг гараад төр зогссон байгаа дээ. Юу нь бол үргэлжлэл байгаа. Манга нь бол үргэлжлэл байгаа юм билээ. Юу анимны тоглоомны аним гэсэн Sleeping Dogs-ийн кино тий. Кино гарах. Өнөөдөр зарласан байсан тий. Donnie Yen тоглохор болсон. Тийм эс. Зарласан байсан. Америкууд биш юу Хонконгын хийж байгаа болохоор би бол айгүй өндөр хүлээлттэй байгаа юм шиг. Тий. Америкчууд ч бас нөгөө жоохон баллаа ичсэн шүү дээ. Баг хитрхи баруунжуулаад тавьчихдаг талтай Аз юмнуудыг.
Нөгөө логны кинодоо гарч байгаа шүү дээ. Тэгээ Wolverine тэр тоглоом амар сайн гэдгийг саяхан мэдж авсан бас. Ямар тоглоом? Origins үү? Тийм Origins. Оо тийм үү. Яг хомсааж хүмүүсийг тасчихсан. Making Kratos uncomfortable гэж байгаа. За Berserk нэг иймэрхүү товчгоо ярих. Night in the Woods гэдэг их хөөрхөн тоглоом бас гарсан гэж байна л да. Тэнийг их хөөрхөн сонссон юм яг нарийн үзээгөө. За энэ болохоор яг хүмүүс ш амтд яваад байгаа болоо. Гэхдээ гарч байгаа үйл явдлын болохоор хүмүүс их хөөрх үйл явдал бол гарч ийн гэж байгаа. Тэгээд нэг коллеж хайцсан, их сургуулаа хайцсан. Тэгээд энэ нэг өрөвдөлтэй жижиг Америкийн одоо хөдөөний маягийн одоо дээр үед болохоор үйлдвэрээс нь тийм орхицсон хотод ингээд үйл явдал нь болж байгаа. Тэгээд тэр хотод нь болоод байгаа нэг тийм нууцлаг үйл явдлыг илрүүлэхээр явж байгаа тийм гол дүртэй гэж. Тэгээд түүх үйл явдал нь яагаад сайн гэж магтаад байна гэхээр нөгөө одоо Трамп ялсан шалтгаан ч гэсэн энэтэй холбоотой байна. Америкч нөгөө дэлхийн 20 дугаар тайван өнгөрч чадал үйлдвэрлэгч улс байсан тийм. Үйлдвэрт хүмүүс ажилтдаг байсан. Тэр үйлдвэрүүдэд хориод хотод бол үүсчихсэн тийм. Тэгээд Simpsons ч гэсэн яг тийм хот гэж ярьдаг штэ. Нөгөө Middle America тийм далайн эргийнхаа тийм баян бизнес хот биш. Зүгээр Америкийн дунд хэсэгт байгаа тэр нэг эцгүү зээлүүд үйлдвэрүүд бишгэлж аим зуужсан хот. Тэгээд үйлдвэрүүд нь далайн чанд руу яваад төхөөр тэр хүмүүс нь амьдрал нь бараагаад ирдэг тийм. Одоо тэрний л тиймэрхүү тийм буюу тийм орчин нөхцөл үйл явдлын өрнжин гэдгээр бас зохиолн сайн л гэж хүмүүс л яриад л. Нэг ийм хөөрхөн арт стилтэй тоглоомод гарсан байлаа. Арт стилтэй тоглоомод бас их муур өс тухайл төр. Тийм муур илүү шалгах сандгүй байсан. Steam-ийн ревюнууд хинэттэй ревю ороод ирдэ шүү дээ. Тиймэрхүү юмнууд зөндөө гарцсан. Тэрийг уншиж жоох инээгээл сонирхолтой тоглоом байдаг шаарсан. Бараг тийм IGN том компанийнхаас л Steam-ийн яг тоглогчдын өөрсдийн ревю их зугаатаа санагддаг болчихсон. IGN-ийг хамгаалдаг ус вирус ойлгохгүй шүү дээ. За дараагийн тоглоом Horizon Zero Dawn. Зөвхөн PlayStation 4 дээр гарсан тоглоом байгаа. Тэгээд энэ бол нөгөө Killzone гэдэг өмнө PlayStation 3 дээр байсан FPS үүдэн шүү дээ. 2 3-ыг нэг нь бүр PlayStation 2 дээр байсан юм уу да. Тэрийг хийжсэн студийн Guerrilla Games гэдэг студийн тоглоом байгаа. Тэгээд дандаа юм FPS хийжсэн студ бас яг юм 3 дахь биесарс акшн тоглоом хийж байгаа гэдэг тэр хүмүүс маш их хэрэгэлдэжсэн боловч үнэлгээ бол маш сайн байлаа. Энэ өөрөө их сонирхолтой концепттэй тоглоом лээ л дээ. Нөгөө пост апокалиптик ертөнцийн чи бид нар одоо ингээл амар сүрч мөрцсөн юу байдээ одоо нөгөө дэлхий сөнөөлийн нуусан цөмийн зевс ингээл хайцсан нөгөө нэг ньюктэй хайцсан нэг жоохон Fallout мотор л төсөөлөд байдаг шүү дээ. Саарлын нэг бараа тийм. Тэгсэн чи энэ болохоор бүр шал өөр бүр нэг тийм зэрлэг онгон дагшин болцсон. Тэгсэн мөртлөө нөгөө нэг өмнөх устж үгүй болсон соёл иргэншлийн нөгөө нэг механик тоног төхөөрөмжүүд ингээд үлдчихсэн тийм одоо холилдсон айгүй л сонирхолтой болцсон л байлаа л да. Гол нь роботын динозавр тий. Тийм урд нь тийм харж байгааг болохоор шинэ юм гэдэг чинь сонирн байд юм байна. За үнэлгээ бол маш сайн байсан. Зохиол нь яг хуу зүгээр. Гэхдээ яг тэр ягаад энэ ингээд роботын динозавр гараад ирсэн. Тэр зохиолынх нь учир нь бол яг сүүлдээ таалагддаг. Тэр нь бол маш сонирхолтой гэж хэлж байсан. Тэгээд график бол угаасаа ярилдаггүй тий. Тоглоом ч гэсэн дандаа ном сумаар байлтаад олон зэвсэг хэрэгэлт юм байлээ. Яг тэр нөгөө динозавраас унсан зэвсгийг аваад ч гэсэн буцааж өөрлөө нь ашиглаж болдог юм байлээ. Тэгж харагдчихсан. Тэгээд би нэг харьцуулсан бичлэг үзсэн л дээ. PlayStation 4 Pro дээр ингээд хоёулын харьцуулсан чинь өнөхөд бол яг чанарын алгаа бол үнэндээ байгаа. Тэгэхээр бас яг тэр Guerrilla Games-ийн юм нь бол яг юугаа сайн ашиглаж чадчихжин л. PlayStation зөриүүлж тоглоом бол хийгээ сурцсан байна. Тийм. Тэр тэгээ нөгөө нэг номсомтой одоо тулдааныхын талаар бас нэг ревю дээр ярьж байгаа бол бас мангар том мангас гарч ирэнгүүт тэрийг бараг 1000 харвж ээж устгахаар юм шиг харагддаг мөртлөө яг ингээд нөгөө weak point-ууд энэ төр байдаг. Тийм болохоор тэр нь тоглоомыг их сонирхолтой болгох юм л. Яг нэг эмзэг цэгийг нь олж яг тент нь ганц онж чадах юм бол устгадаг. Тиймэрхүү одоо тулааны механизмтай. Тэгээд янз бүрийн зэвсэг бас өөр хийдэг нөгөө крафтинг системтэй гэж бас сонссон. За тэгээд энэ нөгөө Хидео Кожимагийн Death Stranding-ийн хийж байгаа engine ахгүй Ditsima гэдэг. Тэрэн дээр ажиллаж байгаа тоглоом гэсэн үг л дээ. Хүмүүс харж за ерөнхийдөө Хидео Кожима ягаад энэ engine сонгосон гэж бараг ойлгож ийн гэж нэлээд магтсан байлаас engine. Тэгээд Horizon Zero Dawn, Nioh өмнө Yakuza Zero гарсан. Тэгээд PlayStation 4-ийн exclusive тоглоомод маш хүчтэй байл гэж хүмүүс нэлээд магтж илээ л дээ. Дандаа л 8, 9 нэлээд тулсан оноонууд аваалаа.
Гэтэл одоо Xbox One хажууд нь Halo Wars гараад өөр юм бараг л байхгүй нэлээ. Яг одоо юм эргэж ин л да. Анх нөгөө нэг л одоо консолууд гарч байгаа чинь PlayStation 4 дээр чи ерөөсөө exclusive-үүд нь байхгүй ингээл хүлээлгээд байдаг нөгөө greatness awaits гэдэг нөгөө нэг слоган өрөөнд байгаа шүү дээ. Тэр нь бүр сүлдө joke болцсон. Одоо агуу зүйл хүлээж байна гэдэг тийм үү. Хүлээгээл. Тэгээ одоо хүлээсээр л байна энэ төр гэж joke болцсон байсан бол одоо ингээд PlayStation 4 exclusive-үүд бас чанга орж ирж байна. Xbox One бас жоохон сулраад эхэллээ. Тэгээд энэ нөгөө нэг Horizon Zero Dawn-тай бас холбоотой нэг нэмэлт мэдээлэл юм бол юу юм бэ л дээ. Сая нөгөө шинээр гарсан тоглоом ерөнхийдөө алдаа мадаггүй байсан чинь зарим одоо цөөн хэдэн тоглогчдын хувьд нөгөө нэг opening scene одоо нөгөө нэг эхэлдэг одоо яг тэр нөгөө scene кино гэх юм уу да. Тэр хэсэг нь гарч байхад нөгөө нэг crash тоглоом шууд гараад байгаа нэг тийм асуудал гараад байгаа юм лээ. Тэгээд тэр болохоор яг одоо девелоперууд нь бол мэдээж шууд тасгаар одоо гол анхаарлаа хандуулад ажиллаж байгаа. Гэхдээ хэрвээ таны одоо Horizon Zero Dawn тоглоом crash шууд гараадах юм бол бас нэг тасгаарга байгаа нь юу гэхээр гарангуут нь шууд restart хийгээл дискээ гаргахгүй restart хийе PlayStation 4. Тэгээд дискээ гаргаагүй ч ихтэй restart хийгээд асангуут нь 2 цагийн турш битээ оруулах гэж байгаа. Тэгж жагаад оруулах юм бол гайгүй байна гэдэг байгаа нэг тийм сонирхолтой юм явж байна. Одоохондоо яг fix бол гараагүй юм л. Тэрэн дээр бол цаг наргүй ажиллаж байгаа юм л тодорхой. Хэрвээ таны тоглоом тэгээд бас нэг юм арга байгаа юм байлээ шүү. Бас гуруулаа суусан бас шинэ юм сонсоод авч шүү тий. Тэр одоо за нэг иймэрхүү манайхан бас хэр сонирхож байгааг нэг анзаараагүй. Ер нь ярьж байгаа хүмүүс маш цөөхөн байлээ групп дээр ч юм уу. Та хоёрыг зэрцүү суулжаад ярих айтайхан. Би ерөөсөө консол сонирхдаг. Геймко чи ингээ PlayStation юм ингээ галаачин Xbox юм болохоор ингээ нэг нэгнээс нь ярилцгаа яг болоо авчиж байгаа. За 2 сарын тоглоомод бол иймэрхүү бас нэлээд том тоглоомод бол байж чадлаа шүү те. За тоглоомод ингээ болцсон ч одоо өнгөрсөн сар гурлаа юу тоглосноо та яриад те. За тэгье. За тэгвэл шууд галаагаас эхлэх үү. За би ч одоо өнгөрсөн сар би нэг Gears of War гэдэг Xbox exclusive бас алдартай цуврал франчайз юм. Хамгийн ихний тоглоомыг одоо remaster хийгээд Ultimate Edition гэж гаргасан. Тэр ч одоо хэдэн онд лээ. Анх гарсан уу? Биш Ultimate Edition. Өдлөө урьдчил гарсан уу сайхан л. Тийм, ер нь гараад нэх удааг байгаа. Тэгэд би яг анхны анги нь бол Xbox 360 дээр тоглож байсан. Анхны анги нь ч угаасаа баг 2006 онд гарчсан баг тий. Тийм баа. 10 жил юм гарчсан тоглоом. Game World гэх сэтгүүл гарч ирсэн шүү дээ. Тэгээд 6 мурга 5 6 он их. Энэ Gears of War зурвал чи өөрөө бас их онцгой зурвал та нөгөө нэг хан алдаг. Одоо нөгөө нэг covering system-ыг хамгийн анх одоо тоглоом ертөнцид нэвтрүүлсэн тийм тоглоом гэдэг. Тэрнээс хойш одоо бүхэл одоо third person, first person юу гэдэг бүх шүүтрүүд cover systemтэй болсон гэдэг. Одоо яг тэр тоглоомыг Ultimate Edition сайжруулсан үйлбэрийн тоглож дуусглаа. Тэгээд анхны ангийн тоглож байсан хүний хувьд хэлэхэд бол нэр үнэхээр гайхамшигтай. Яаж нүг тоглоомыг зүгээр бүрэн утгаараа шинжилж чадсан бэлээ. Тэр бол яг тэр нөө visual graphic-ийн хувьд, gameplay-ийн хувьд үнэхээр ярих юм байхгүй. Над бол баг 10-аас 10 өгмөр санагдсан. Яг цоо шин бүр яг бүр 10 жилийн өмнө гарсан тоглоом гэж бодоход одоо мэдээ сайжруулад хэдий сайжруулж байгаа ч гэсэн бүр яг цоо шин тоглоом шиг мэдрэмж надад өгч чадсан. Тэгээд би бол үнэхээр сэтгэл хангалуун байсан. Тоглоход бол бүр ерөөсөө уйдах завч гарсангүй. Хэдий өмнө тоглолцсон тоглоомоо тоглож байгаа ч гэсэн шинэ тоглоомд тоглож байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн бас их сонирхолтой, ачирхалтай бас би уусаа өөрөө гайхсан л та. Яаж бүр ингэж сайн хийгээвэ, сайн сайжруулаа гэд баг үлгэр жишээ сайжруулсан мэлээ тэр бол. Тийм. Тэгээд дээр үеийн тоглоом шүү дээ. Тэгээд дээр үеийн тоглоомод одоо зарим нь сэргээгээ тоглоход яалчгүй тухайн үеийнхаа цаг үеийнхаа бүтээгдэхүүнээс шиг санагддаг шүү дээ. Gears of War тийм суур асуудлууд байсан. Тэднэр байсан бол яаж өөрчилж шинжилсэн бэ? Эсвэл хэвээрээ байгаа бол одоо тоглоход тэр нь тийм хуучирсан шиг санагдаж байна. Gears of War нэг дээр болохоор одоо надад яг тэгэж бүр амар хэцүү байсан юм бол нөх анзаарагддаггүй байсан. Яг нь энэ шинэ хувилбар нь бол арай жоохон амархан болсон юм шиг санагдсан л. Gears of War нэг зүгээр нормал дээр нь тоглоход л давхад үнэхэр хэцүү тийм тоглоом байдаг гэсэн. Гэтэл давж дуусчихсан л. Гэтэ Ultimate Edition-ыг нормал дээр нь тоглоход бол үнэхэр асуудалгүй болсон бэл. Эсвэл би тийм амар сайжирсан. Мэдгүй надад бол яг 360-ийн босс өдрөл нэлээд л хэцүү байсан санагдаад. Би бас тэр нэг харанхууд нэг ачаа өрөөд явдаг юм уу гэдэг шүү дээ. Тэр мэлчс нэлээд хэцүү үхээдсэн зөндөө сандын тэгээд
амархан болцсон гэсэн сонсоор гайхаад. Тий, надад бол үнэхээр амархан болцсон юм шиг санагдсан. Тэгээд мэдээж хэрэг геймплей бол илүү тийм одоо флюид гэж ярьдаг шүү дээ. Хацалтай байхгүй ингээд айгүй гоё одоо үзэж харахад тоглоход илүү хөвтэйхэн болгоцсон. Хэмээн сайжруулсан. Тийм байсан. Нүүбэр яг Gears of War-ын сонирхч үзэж байгаа үгүй те. Би Gears of War 1 тоглоё гэж одоо консолоос санагдаад байдаг гэсэн чинь. Тэгээд PC дээр бол гарсан байсан л та. Тий, нэг нь байт. Тэгээд торрент нь олдохгүй байсаар байгаа. За яг дараа тэгээд авч тоглож болно шүү дээ. Баярлалаа. За гинкөө тоглоо. Би нэг найзаас PlayStation 4-ийг авч жагаад бас нэг өөр найзаас Order 1886 олж жагаад. Энийг яг ер нь бол анх трейлерыг харчаал тоглож измээр санагдаадсан тоглоом л та. Тэрийг нэг тоглож үз дуусглаа. За яг их богинохон надад их зүгээр санагдсан. Богинохон кампаньтай ороод усч зохиол нэг 5 6 цаг тоглоо. Завгүй болчоор тэр нь амар санагдаад байна. Тэг яг арт стайл тэр уур амьсгал эдрийг бол маш гоё бүрдүүлчихсэн байлаа. Хувцсан ч гэсэн яасан гоё ингээд хөдөлж байгаа юм те. Тэг яг нөгөө 1800-аад оны л тэр энэ Лондон гарч байгаа л да. Тэг нэг тийм харанхуу утаатай нэг утаач гэжтэй юу штэ. Манамтай ч юм уу те. Утаатай штэ. Утаа манай холдол тийм. Лондоны төмөр болоо тэгээ гайгуулсан штэ те. Тийм үед гарч байгаа. Тэгээд зохиол нь яг нөгөө Артур хааны Хүлэг Баатрууд гэдэг шүү дээ. Тэрний тэд нар л одоо ерөнхийдөө ингээд орчин үеийн Лондонд үргэлжлэл нууцаар явцсан л байгаа байхгүй. Тэр нь байсаар байгаа. Тэгээд Лондонд байдаг тэр вампир хүн чон эдэртэй байлддаг. Гэсэн мөртлөө яг үнэндээ бол би баахан тэр нэг босогчдод байлцаар бол дууссан л тоглоом. Тэгээд график бол гоё юусаа яг тоглоом талаас жоох нэг тийм сайн байж чадаагүй давтамж ихтэй. Гэдэг түрүүний ярьсан Gears of War-тай адилхан ингээд бууддаг тоглоом шүү дээ. Тэгсэн мөртлөө тэрийг яг тийм бүрэн гэж гоё юус ашиглаж чадаагүй тэгэл. Тиймэрхүү юм байлээ. Тэгээ н Order их чи хүмүүс их богинохон гээд. Тийм богинохон юм бүр амар богинохон тоглоом байна гэж. Яг анх бүр гоочилж байсан юм тэр л байсан. Тэгээ тэрүүгэн дээр аргагүй ойлгосон л да анх их $60 аваад ингээд тоглосон бол үнэхээр харамсмаар юм байлээ. Тэгээ хитэн цаг тоглож шүү. Тэний 5 6 цаг тоглолт бас. Өө за. Тэгээ тоглоом өөрөө тийм хэцүүч биш. Бас зүгээр ингээд. Тэгээ cinematic кино жоо их гардаг. Тэгэл тоглож байгаа бол кино гараад тэгээ тоглож. Гэтэ бас exclusive тоглоом гэх зүгээр нэг жирийн Call of Duty шиг урттай л байсан шүү дээ. Айгу богинохон. Тэгээд мультиплеер угаасаа байхгүй тоглоом дээр ингээд дуусчдаг. Тэр жоо харамсал. Угаасаа анх гарч ирсэн тоглоодын нэг болохоор харьцангуй техтэй юм тал руу байсан хэл тий. Тийм ерөөдөө бид нар ийм гоё юм чи графиктай тоглоом чадчих шүү гэж л үзүүлсэн л юм санагдаад байсан тий. Гэхдээ яг Order 1887 гэдэг тэр яг геймплейн жоо сайжруулад гарчвал бас сонирхолтой санагдсан. Зохиол нь бас нэг тийм шаашаа үргэлжилж болохоор дууссан байхгүй юу? Тэгээ геймплейн одоо тэрийг авч явахаар биш юм бол бас хэцүү л юм. Уу яг яг Gears of War-аас юм суралцаад тий. Тэр яг тулааны нэлээ нарийн болгоод гоё болгоод өгөх юм бол гоё бол байж болохоор л тоо энд нөгөө маш сонирхолтой зэвсгүүд байдаг хөхгүй нөө. Никола Тесла гардаг. Зэвсэг хийдэг хүнээр ингээд ийм тэгээд тэр нэг Arc Gun гэдэг нэг сонин цахилгаан бууч юм уу те. Эсвэл ингээд ийм цагаан нэг тийм юу цацж байгаа. Тэр одоо юу гэх юм бэ? Галаар ингээд тэргээр дэлбэрдэг ч юм уу. Тийм сонирхолтой зэвсгүүд байсан. Тэрийг бас ингээд цаашаа судлаад ингээд яваад гоё илүү сайжруулж болохоор санагдсан л та. Тийм. Тэгэхээр жоохон энэ жил зарлалчаасаа гэсэн битүү бол хүлээлт байна. Уул нь бол амар потенциал сайтай. Франчайз байж болохоор юм байна шүү дээ. Жоохон яарад хийцэн юм санагдсан л та. Графика болгох ч гут за одоо гаргачих гэл нэг шиг. Sony-гоос бас шахсан байж магадгүй ч юм шиг санагдсан. Би нэг иймэрхүү. За би бол яг тууштай сууж тоглосон тоглоом гэх юм бол яг бодоод үзэхээр л Dota 2 л ах шиг. Гэтэ зүгээр тоглоод байгаагүй. Энэ сая Азийн ихэнх орнуудаар нөгөө нэг төрүүлээ цагаан сар болсон шүү дээ. Тэрэн зориулаад Dark Moon гэдэг тусдаа апдейт гараад гейм мод гараад тэгээд тодорхой үеийг нь давах юм бол ингэж оноо цоглуулаад тэрүүгээр юм нэмэлт туун гой хувцас хэрэглэл юмнууд бол ондог хэсэг байсан. Тэгээд тэр нь яг нөгөө нэг 23 24 цагийн ингээд хугацаатай. Тэгээд бонус оноо тавиадаг байхгүй. Тэгээд яг бонус оноо авдаг байхад мультиплеерууд нөрөөд очивол их оноо цоглоо тэгээд тэрүүгээр юм худалдаж авч болдог. Яг амар грант хийгээд бол оноо авч болно л да. Гэхдээ өдөртөө нэг тоглоод байхад бол нэг юм бол унахчаад иж болоод. Тэнгүүт хүнийг яг нөгөө нэг сургуультай нохоо шиг болгож байгаа юм. Өдөр болгон цаг гаргаад нөгөө зэгтээ сууж тоглоод ингээд юм оногаал цаагаа яллаа гэж болдог. Нэг тийм тогтолцоонд оруулаад бас амтан болгож шахсан байна. Тэр нэг Russian Courier байгаа тийм тий. Тэрийг унгаж чадсан уу? Гүү чадаагүй. Тэгээд тэглээгээс нэг харамссан юм бол байхгүй. Угаасаа би Dota тэр мөнгө зарцуулна гэж боддгоо болохоор харин ч зүгээр байжаад хитэн гоё юмдгаад авсан та баярлалаа гэж байна.
Тийм л юм хийсэн байна. Нэг хонц хүртэл тоглоог. Яг хөө нөгөө нэг геймплей бичлэг хийж байгаа болохоор Star Wars Republic Commando гэж хэлж тоглосон. Тэгээд за гурвуулгийнхын тоглосон тоглоомод л юм байв те. За нэг тийм зарлуул нөө юу групп дээр тавьсан байгаа. Podcast iTunes болон SoundCloud рэг юм аудио хэлбэрээр орсон байгаа. Яа энэ бол ёстой вау гэмээр гинко хариу үдсээр хагаад iTunes дээр тавьчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг нөө зөвхөн яг podcast гэдэг утгаар нь ингээд зөвхөн аудиог сонсоод явдаг хүмүүс ус байдаг л та. Тэдэрт ингээд илүү ойртож байгаа юм болоо гэж бодсон. Анх ч гэсэн 3 билүү 4-р дугаар дээр нөгөө SoundCloud дээр нэг тавиач гэсэн хүсэлт байсан санаж байна. Тий, одоо тэ SoundCloud дээрээс оролцсон. Бас Android-д бол нөгөө Stitcher гэдэг нэг тийм podcast сонсдог аппликейшн үүд юм байна. Тэрэн дээр ч орцсон байгаа. Тэнгүүд бол компьютер дээр SoundCloud дээр сонсч болно те. Бүх форматн дээр зөвхөн аудиогоор сонсохоор бол. Тэгээ одоо зөвхөн аудиогоор сонсдог хүмүүс боломжтой нээлттэй болж байгаа учраас арай сонсож байгаа хүмүүстэй ойлгомжтой хэрэгтэй ярьдаг болох болоо гэж бодож байна. Тэгээ би бас нэг хөндлөнгийн этгээдийн зүгээс хэлэхэд энэ яг ажил хийгээд сууж байхдаа ч юм уу сонсоход амар зугаатай байт юм лээ. Мэдээлэл өгнө. Харин дорноо дуусчихдаг гэх юм. Тийм, тэгэл дорноо дуусчихдаг. Би бас яг ажил хийгээд сууж байхдаа сонсон гот чинь. Заавал дүрсийг үзэх шаардлагагүй. Тийм, үзэх шаардлагагүй. Тэгээд нөгөө гар утсан дээр тавингууд чи YouTube ч айгу болно ш нөгөө уншаад байдаг. Тийм, анлог тийм. Тэгээ нөгөө нэг логлонгууд зогсчдаг тэгчдэг баг. Тэнгүүд нөгөө SoundCloud интернет тавьчихвал бас арай амар болох байх л та. Зөв. Тэгвэл нөгөө подкастын доор Stitcher эдрийн аягуудыг тавиад өчтэй. Тийм бүгдийг нь тавиад description дотор л оруулчихна. За description дотор бас нөгөө монголоор гээд групп нээсэн байгаа тийм. Тинчээ голчлон нөгөө нэг подкастаас үүдэлтэй хүмүүс байгаа болохоор бид нэр тоглоом тэр гэж хязгаарлагдахгүй тийм. Бусад pop culture, кино юу вэ, технологи юу вэ гэд хилцүүлэг бол явдаг. Боломжоор бас гинфо тэр юм бичээд бас оролцоод явахыг хичээдэг байгаа. Тэгээ сонирхчих бол бас орж болно. Геймплей бол тэ явж байгаа. За амлсан ёсороо геймплей бол явж байгаа. Яг хоо номнуудын уншсан багтаа тоглосон дуртай гэдэг утгаараа Republic Commando-сыг бариад авцсан дуусах нэлээд өгч байгаа. 3-2 нь бол өнгөрцөн явж байгаа. Тэгээд дуусаад бас ямар тоглоом тоглохоо арай шийдээгүй. Тэгээс энэ талаар бас сэтгэлүүдээ үлдээж болно. Хүмүүс айгүй урт үргэлжлэлтэй RPG тоглоомуудын сэтгэлүүдтэйгээ тань л та. Би бол тэрийг шулуухай хэлэхэд бол сонирхгүй байгаа. Гэртээ биш нөгөө прайкинд очиж бичлэг хийж байгаа болохоор тэр бол их хүндрэлтэй 40-50 цаг гэдэг чи би одоо юу бараг жилжингээ явж байгаа маш юм тий. Тэгээд хүнд нэг юм үлдэхээр нэг гайгүй бичлэг хий гэж боддог болохоор бас нэг тийм цаг зуурын тоглоом бол нэг тогломоор байна л та. Юм энэ уушааж ойлгоод хэрэгтэй концепц юм байдаг бол тиймээс өөрөө ойлгоод тайлбарлаж явах хэрэгтэй юм л гэж боддог. Эсвэл зүгээр үнэхээр бүх цаг үеийн шилдэг тоглоомоодоос тоглоод явна гэж бол боддог. Инди тоглоод нэг тоглоно гэж бол найдад бол хэрэг байхгүй тий. Урт RPG-гоо ч гэсэн ер нь хэрэг байхгүй. Тийм болохоор хүмүүсийн одоо богино гэж нэрлэдэг болсон тийм 10 цагт багтахаар төрлийн тоглоомуудыг бол тоглох бах. Жанр бол нэг харгалзаад байхгүй. Тийм байгаа шүү гэд хэлчихье. Тэгээд би ч угсаа эхлүүлсэн юм а дуусгах юм чинь тоглоомыг л дундаас нь хийнэ гэж бол байхгүй. Тэгээд өнөөдөр гал бүрүүгээ ирээд оролцсон хэрэг баяртай байна. Гал бүртээ бас гайгүй ертөнцийн үс хүсэл ойролцоо байдаг болохоор бас телевиз захтаж гэсэн ингээд цоглуулгын гойж авчраад оролцсон гэсэн. Ахаад подкаст ингээд оролцсон юм хэрэг дотн гой санагдаж байна. Хаач явсан цуг явах хэвээр. Тийм тэгээд манай гекэн нэрч зочин орог удсан юм байна тий. Зочин орог айгу удсан. Сүүлд нөгөө админ төлгөө орсон. Бас их сонирхолтой дугаар болсон шүү тий. Тэгээ нэг 3 дахь хүний бас санал бодол сонсох гоё л байна л да. Тийм сонирхолтой байна. Генко тэр бас өөрсдөө мэддэг ч гэсэн нэгнээс бас их өөдд юм шиг байна. Ер нь бол яванда өөрөөр зочд бол оруулаад явна л та. Тэр бол тодорхой. Гэхдээ байнгын яг гурлаа явах үгүй сайн мэдэхгүй байна. Яг үнэхээр хариу үйл хүмүүс сайн 3 ч гэсэн таалагдчих юм бол үүсэх юм бол байхгүй. Тэгээд iTunes дээр сонсох боломжтой боллоо. Геймплейд орж байгаа. Ингээд баг багаарч гэсэн бид нар ингээд подкаст channel ингээд сайжраа явж байгаа. Ингээд одыг бол хамт явж байгаа бүх хүмүүст бол баярлалаа тий. Цаг гаргаад сэтгэлээрээ бүгдээрээ бүзээд ингээд сонсоод явдаг. За өөр хаалтан дээр хэлэх юм юу вэ? Тэгээд намайг энэ подкастт урьж оролцуулсан Мөнгөн Гинко хоёрт баярлалаа. Тэгээд үнэхээр мэдээлэлтэй, өгөөжтэй. Тэгээд яг нэг цагийн турш сонсоход бол тэгэхээр яг нэг цагтаа таарсан. Ямар ч хийгүү сайн мэдээлэл өгч чаддаг. Гоё подкаст болдог гэдээ би бас өөрөө сонсдیں۔ Тэгээд бас өөрөө ингэж оролцохоор бас сонирхол өгд юм байна.
Тэр тусгасыгаа цаасруу хараад ирээс очиж Тэгээ бас сонирхолтой юм байна. Бас яг ингээд бэлдэж ирээл үнэхээр сайн бэлтгэлтэй ирж бас хийд юм байна. Тэгээд яг нөгөө нэг сонсдог, тэгээ ямар үздэг биш сонсдог болохоор яг ингэж мэдээж мэдэхгүй шүү дээ. Тэгээд яг ирээд үтсэн чи энэ хоёр амар хийд юм байна шүү. Амар бэлддэг юм байна. Энд чинь бас бүх ярих юмнуудаа ингээд яг дараалалаар нь ингээд зэгцтэй бүгдийг бичсэн байж байгаа. Тэгээд хүмүүст мэдээлэл өгд юм байна. Тэгээд ийм сайхан зүйлдээ урьж оролцуулсан да. Баярлалаа. Өнөөдөр ирсэн баярлалаа. Тийм их баярлалаа. Бид нар ч баг Гинкотэй ч бичлэг их цагаа бараг 2-7 хоногийн өмнөөс ярьж эхэлсэн шүү дээ. Тэгэл гал хүртэйгээ яриад цагаан сар дунд нэсэн ч гэсэн за тийх бах шүү гэж яриад эртнээс төлөвлөлөөд явахыг хичээдэг. За ингээд Гинко гал бүр болон сонсож байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл төр баяртай. Баяртай. Баярлалаа.